Та яг одоо илүү уруу суугийг хүлээн авч сонсч байна. За удаан хүлээлгэсэнд үнэхээр та бүхнээсээ хөлцөл өчьё. Өнөөдрийн дугаараараа нарциссист хувь хүний эмгэг ба нарциссизм гэсэн сэдвийн талаар ярих болно. Энэ дугаарыг сонсогч та бүхний сэтгэл зүйн мэдлэгт багж гисэн нэмэр болох зорилгоор бэлтгэлээ. Энд бид нарциссист гэдэг үгийг хэн нэгнийг доромжлох утгаар биш, харин сэтгэл зүйн нэг ойлголт хэлбэрээр ашиглаж байгаа. Нарциссист гэдэг нь өөрийгөө хит дөвийлгэн үнэлэх, бусдаас байнга үнэлэмж баталгаажуулалт шаардах, бусдын мэдрэмжийг ойлгох нь сул байх хандлагатай зан төлөвийг хэлдэг. Энэ нь заавал эмгэг гэсэн үг биш юм. Мөн энэ сэдвт эмпат гэсэн үгийг ихээр хэрэглэнэ. За эмпат гэдэг нь зүгээр нэг өрөвдөн гэсэн утгатай биш, харин нөгөө хүний оронд өөрийгөө тавьж тэр хүний юу мэдэрч байгааг ойлгож хүлээн зөвшөөрөх чадварыг эмпат чадвар гэдэг юм байна. Подкаст орчуулж хүргэж байгаа учраас тухайн одоо орчуулсан подкастын хөтлөгч нь тийм ээ доктор Романыгаас асуулт асуудаг. За тэр хэсгийг би бол асуулт гэж хэлээд явах болно. За мэдээж доктор Романыгийн энэ гайхамшигт эмэгтэйн тухай мэдээллийг би description box эсэгт оруулсан байгаа. Та бүхэн тэндээс мэдээллийг авах боломжтой юм. За ингээд эхэлцгээе. Доктор Романы нарциссизмыг сэтгцийн эрүүл мэндэд чимээгүйгээр аажмаар нөлөөлдөг хор гэж тодорхойлсон байдаг. Яагаад гэвэл нарциссист хүн өөрөө асуудлаа өгүүлсгэж гаднаас нь харахад хэвийн мэд харагддаг боловч нарциссист хүнтэй ойр харилцаанд байгаа хүмүүс баг багаар түүний хор хөнөөлт өртдөгтэй холбоотой юм байна. За асуулт: яагаад хүмүүс нарциссизмыг өөртөө итгэлтэй байдалтай андуурах гээд байдаг вэ гэж. За учир нь өөртөө итгэлтэй хүн бусдыг үгүйсгэх, ашиглах, доромжлох шаардлагагүй байдаг бол нарциссизм нь бусдын сэтгэл зүйг системтэйгээр эвддэг зан үлийн хэм маяг юм. Нарциссист зантай хүн эсвэл нарциссист хувь хүний эмгэг хоёр нь тусдаа ойлголт. Нарциссист зантай хүн болон нарциссист хувь хүний эмгэг нь бараг ялгаагүй мэт эхэндээ сонсогдож болох ч хоорондын ялгааг нь таньж ойлгох нь маш чухал юм а. Яагаад гэвэл өнөө үед хүмүүс нарциссист гэдэг үгийг хитрхи амархан хаасайгүй яриандаа хэрэгэлдэг болсон байна. Бусад сэтгэл зүйн онцшгол нарциссист гэдэг нэр томьёо нь өөрийн гэсэн нарийн утгатай. Хин нэгнийг зүгээр л нарциссист гэж хэлэх нь тухайн хүнийг бүхэлд нь муу хүн мэтээр тодорхойлж байгаа юм шиг сонсогддог болцсон байна. Нарциссист хувь хүний эмгэг буюу narcissistic personality disorder гэдэг нь тодорхой шалгуураар л тогтоогддог гэсэн үг. За нийт 9 шинж шалгуур байдаг юм байна. Үүнээс дор хаяж 5 нь тухайн хүнд байх юм бол за энэ narcissist personality disorder гэсэн оншийн талаар ярих нь зүйтэй юм а гэж эмч хэлж байна. Мөн хамгийн чухал нь энэ зан авир нэг л газарт нэг л хүнд илэрдэг зүйл юусөө биш. За ажил дээр нь, гэрт нь, нийгэмд, за мөн өөр бусад хүмүүстэй харилцах харилцаанд нарциссист зан авир нь яг адилхан илэрч давтагддаг байгаа. Өөрөөр хэлбэл чи л түүнийг муугар хараад байна гэсэн үг биш. Бусад хүний хувьд бол тэр маш сайн хүн байгаад идэг. За хэрвээ чиний хувьд бол муу хүн бол энэ оншинд ерөөсөө огт тохирохгүй гэсэн санаа гинэ. Ихэнхдээ энэ зан авир нь ерөөсөө бүх орчинд илэрч байдаг. Нарциссист хувь хүний эмгэг нь тухайн хүний нийгэм болон ажил мэргэжлийн үйл ажиллагаанд алдагдал үүсгэж үүнээс үүдэн дотоод сэтгэлийн зовиор, шаналл мэдэрч байх ёстой гинэ тухайн хүн. Хамгийн чухал нь тэр хүн өөрөө үүнийг амьдралд нь сөргөөр нөлөөлж байгааг ойлгож үүнээсээ болж таагүй мэдрэмж авч байх ёстой. Тийм ч учраас нарциссист хувь хүний эмгэгтэй хүмүүс ил байгаад идэггүй. Би гарч ирэл би нарциссист хүн байна гэж өөрийгөө хэлдэггүй байна. За учир нь тэдний бусдыг ойлгох чадваргүй байдал, эрх мэдэлд шунах, өөрийгөө дөвийлгэх, бардам, дээрэнгүй өнгөц хандлага нь тэдний амьдралд болоод өөрсдөд нь ашигтай байх юм бол тэд надад асуудал байна гэж ярихгүй шүү дээ. Энэ зан авир минь надад хүндрэл учруулад байна ч гэж тэд нар хэлэхгүй. Хэрвээ тэд энд зангаа өөрт нь асуудал болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бол клиникийн утгаар тэд зүгээр л яах нь нарциссист шинжтэй хүн л гисүг юм. Та шууд онш руу орохгүй гэсэн. Бүдүүлгээр хэлбэл таагүй хүн байж магадгүй ч бид хин нэгнийг таагүй хүн байна гэдгээр нь оншилж тодорхойлох эрхгүй шүү дээ. Бидэнд тэд таалагдахгүй байж болно. Гэхдээ таалагдахгүй байна гэдэг нь эмгэг гэсэн үг бас биш. Сэтгцийн онш гэдэг бол хүн өөрөө тухайн асуудлаасаа болж зовж шаналж эсвэл амьдралд нь бодит хүндрэл учирч байгаагийн улмаас л яах нь тавигддаг зүйл юм. За энийг л сэтгэл зүй онш гэдэг юм байна. Үүнийг тайлбарлах хамгийн оновчтой жишээ
вэ гэвэл за төсөөлөд үзье л дээ. Хин нэгэн 2 жилийн турш хар тамхи хэрэглэжээ. Хар тамхи хэрэглэсэн, за согтуугаар жолоо барьсан хэд хэдэн удаа тийм ээ хэрэгт холбогдож амьдралд нь олон асуудал үүссэн байлаа гэж бодъё. Тэр хүн өөрөө хэлэхдээ би хар тамхитай холбоотой асуудал хүчтэй гэж магадгүй хэлж болно. Гэхдээ 5 удаа хар тамхи хэрэглэсэн үедээ жолоо барьж асуудалд орсон. За бас ээжийнхэн байшингийн ойролцох шууд ухаангүй хэвтэж байхад нь олсон гих мэт баримтууд байх юм бол эцэст нь за тэгэхээр энэ хүнд асуудал байж магадгүй байна гэж мэдээж бодож эхэлдэг. Харин нарциссизмын хувьд бол байдал арай өөр байдаг байна. За тэд бол тийм ээ би ажил дээр асуудалд орсон, ийм тийм зүйлийн талаар дуудагдчихсэн, эхнэрээ хит хэдэн удаа араар тавьсан гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй. Гэхдээ эн чинь надад хэвээл зүйл шүү дээ. Энэ юу болохгүй байгаа юм бэ гэж тэд өөрсдөө боддог байгаа юм. Энэ тохиолдолд ямар нэгэн зовир шаналл тэдэнд байна уу гэдэг нь бас их сонио. Тэд зүгээр л бусдад таагүй, дээрэнгүү ханддаг хүн байж магадгүй. Энд нэг чухал зүйлийг дурдмаар байна. Доктор Алан Фрэнсис бол энэ оншийг анхлан боловсруулж сэтгцийн эмгээг онцлох албан ёсны гарын авлагт оруулсан хүн юм. За доктор Алан Фрэнсис хэлэхдээ бид хин нэгнийг зүгээр л таалагдахгүй байна гэдгээр нь онцлох эрхгүй. Энэ онш үүний төлөө байдаггүй маа. Энэ онш бол өөрийн зан авираас болж бодтой зовир, дотоод сэтгэлийн шаналл мэдэрч тухайн хүн өөрөө сэтгэл зүйн духгүй байдалд орж байгаа үед л тавигддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл нарциссист зан авир нь тухайн хүний өөрийн амьдралд асуудал зовлон авчирч байгаа тохиолдолд яах нь тухайн хүнийг онцлох ёстой байна. Энэ бол маш нарийн ялгаа юм аа. Тийм ч учраас бид Med Circle дээр эдгээр хоёр нэр томьёог ашиглахдаа маш болгоомжтой байхыг хичээдэг. За энэ Med Circle гэдэг нь сэтгцийн эрүүл мэндийн сэдвээр мэдлэг түгээдэг нэгэн төрлийн платформ юм бэлээ. За тэрний нэр юм бэлээ шүү. За учир нь олон сонсогчдод найз, гэр бүлийнхнийгээ эсвэл даргыгаа хамт ажилладаг хүмүүсээ ийм онцтой эсхийг нь мэдэхгүй. Мөн тэр хүн өөрөө эмчилгээнд орохгүй бол хизээч магадгүй мэдэхгүй байх боломжтой юм аа. Тэд зүгээр л таагүй хүн байж магадгүй. Тэгээд би яагаад сэтгэл зүгээ онцлуулах ёстой юм бэ гэж асууж болно шүү дээ. Надад ямар ч асуудал алга. Би зүгээр байна гэж тэд нэр хэлж болно. Хэрвээ тэд ингэж надад асуудал байхгүй, би зүгээр байна гэж байвал тэд өөрсдийнхөө хувьд асуудалгүй л байна гэсэн үг шүү дээ. Ийм хариулттай тулгарсан олон хүмүүс маш их бухимддаг. Өдөр болгон над руу маш олон хүн мэйл бичдэг. За тэд бол мэйлдээ тийм ээ та манай нөхөртөө яриад түүнийг нарциссист хувь хүний эмгэгтэй хүн гэдгийг хэлээд өгөөч гэж хэлдэг. Харин би тэдэнд хариу өгөхдөө үгүй, огтхон ч үгүй гэж хариулдаг гинэ. Энд л хамгийн том зөрчил үүсдэг. Нарциссист зан авирын хэв маяг нь үнэхээр аимшигтай байж болно. Гэхдээ тэд өөрсдийн зан авиртаа санаа зовхгүй, өөрт нь болдог байж магадгүй шүү дээ. Харин нарциссист хүний ойр тойронд байгаа хүмүүст энэ нь таагүй, тухгүй мэдрэмж төрүүлдэг. Энэ бол ойр орчмын хүмүүстэй маш эрүүл бус нөлөөтэй зан авирын хэв маяг юм аа. Зарим талаараа онш чухал биш гэж хэлж болно. За учир нь онш гэдэг нь ердөө л энэ хүн нарциссист зан авирын улмаас асуудалтай байна гэж тэмдэглэж байгаагийн л нэг хэлбэр юм. Хэрвээ тэр хүн худлаа ярьж, хүнийг ашиглаж, дааварч, уурлаж, доромжилж байвал тэдэнд сэтгэл зүйн онш тавигдсан эсэх нь чухал биш. Учир нь танд ийм зантай хүнтэй ойр байх нь маш муу нөлөөтэй байдаг. Энэ асуудал биднийг илүү гүнзгий асуудал руу чиглүүлдэг юм аа. Тэгвэл яагаад хүмүүс ийм дээрэнгүү байдаг вэ? Яагаад ийм нарциссист зан авиртай болдог вэ гэсэн асуудал. Шалтгаан нэхэвчлэн тэд өөртөө итгэлгүй, дотооддоо эмзэг, тогтворгүй байдагтай холбоотой. Ийм зан авиртай байгаа нь өөртөө итгэх итгэлгүйгээс болсон гэдгийг ойлгох юм бол бид асуудлын үндсийг нь учрыг нь тодорхойлон шийдэх боломжтой юм аа. Асуулт: өөртөө итгэлтэй байдал нь хэрхэн өөрийгөө дөвөөлгсөн бардам зам болж өөрчлөгддөг вэ? Өөртөө итгэлтэй байна гэдэг нь хүний эрүүл, эерэг байдлын илрэл юм аа. Өөртөө итгэлтэй хүмүүс амжилтаа бусдад зарлаад байх шаардлагагүй. Тэд бусдын ажил амьдралд хөндлөнгөөс оролцохгүй. Өөртөө итгэлтэй хүмүүсийн хувьд амжилт нь бусдаас илүү гарна. Би бусдаас дээгүр гэсэн утгатай биш. Учир нь тэд өөрийн амжилтантаа бүрэн итгэлтэй байдаг учраас өөрийн ололт амжилтаа бусдад зарлаад явдаггүй гэсэн үг. Тэд намгүм чимээгүй байдаг байна.
Харин нарциссист хүн бол бям гаргийн сайн дурын ажилд явдагч нүрээ төгс будчихсан. Ямар ажил хийснээ селфи хийж, сошиалар бусдад зарлаж явдаг. За энд нэг гоё жишээ татъя. Ийм төрлийн хүмүүс ч бас байдаг. 10,000 долларыг шууд буйны үйлсд хандвилчиж болохоор байлаа гэж бодъё. За гэтэл нөгөө хүн чинь үгүй надад тансаг зэрэглэлийн хүлээн авалт зохион байгуулах хэрэгтэй гэж хэлдэг. За гэхдээ хэрвээ тэгвэл одоо тансаг хүлээн авалтыг чинь зохион байгуулах юм бол нөгөө 10,000 доллароос чинь ердөө 500 доллар л үлдэх гээд шүү дээ. Тэгэхээр 500 долларыг буйны үйлс тандивлаад 9,500 доллараар чи тансаг хүлээн авалт зохион байгуулах нь шүү дээ. Ингээ хэрэг байна уу гэж асуухад нөгөө хүн чинь энэ надад хамаагүй. Надад тансаг үдшилэг баяр ёслол хэрэгтэй байна гэж зүтгэдэг хүн байдаг. За ийм төрлийн хүмүүст буйны үйлс туслах нь гол биш. Өөрсдийгөө бусдад харуулах нь л гол байдаг юм. Хэрвээ бид тэдний дотор руу өнгөж харах юм бол тэд өөрсдөө их шаналж байдаг. За учир нь тэд дотоод сэтгэлдээ маш их өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Тэд үүнийг өөрсдөө шаналл гэж мэдэрдгүү гэвэл ингэж хэлье. Нарциссист хувь хүний эмгэгтэй хүний зан авирын давхаргуудыг нэг нэгээр нь хуулаад сөхөөд харах юм бол 10 дахь давхаргт хүрэх үед ёроолд нь асар том хоосон орон зай харагддаг. Тэр газар тэдэнд огтхонч тухтай байдаггүй. Тиймээс тэднийг харахаар үнэнхээр сэтгэл өрөвддөг. Учир нь тэд дотоод сэтгэлдээ бараг л хүүхэд мэд сул дорой арчаагүй хүмүүс байдаг. Гэхдээ өрөвдөн гэдэг нь би тэдэнтэй харилцаанд ормоор байна гэсэн үг огтхонч биш. Үүнийг би яг одоо ч шууд хэлж чадна. Нарциссист хувь хүний эмгэгтэй хүнийг нэг цав орчим тэсвэрлэж болгоч өдөр шөнөгүй жилийн 365 хоног ийм хүнтэй амьдрна гэдэг бол жинхэнэ хар дарсан зүйд юм. Нарциссист хувь хүний эмгэгтэй хүмүүс эсвэл нарциссист шинжтэй хүмүүсийн хувьд хам шинжтэй илэрдэг хид хідэн хэв маяг түгээмэл ажиглагддаг. Тэдний дунд мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой эмгэгүүд илбэг байдаг. Ихэнхдээ энэ нь дотоод сэтгэлийн хоосорлоо дүүргэх эсвэл өөрийгөө дүүйлгсэн мэдрэмжийг улам нэмэгдүүлэх зорилготой байдаг. Тиймээс архины хэрэглээ, кокаин, мөн бусад өдөөгч төрлийн мансууруулах бодисын хэрэглээг тэднээс олж харах нь цөөнгүй. Мөн сэтгэл гутрал нарциссизмтай ихэвчлэн хамт илэрдэг. Үүний шалтгаан нь тэр дотоод сэтгэлдээ өөртөө итгэлгүй байх дотоод хоосрол юм. Заримдаа тэднийг андуур сэтгэл гутралтай гэж онцлог тохиолдол байдаг. Ялангуяа уур уцаартай, зочромтгой байдал ирчүүдэд түгээмэл харагддаг тул нарциссист хувь хүний эмгэгтэй хүнийг сэтгэл гутралтай гэж андуурах нь илбэг. За ингээд нарциссизмын төрлүүдийг авч үзцгээе. Далд нарциссизм. За далд нарциссист шинжтэй хүмүүсийг харахад тэд яг л Винни Пух хүүхэлдэйн киноны илжиг шиг байдаг гинэ. За хөөхий би бол өрөвдөлтэй амьтан, намайг хинж ойлгодгүй, яагаад дэлхийн ертөнц надад ийм шудраг бус хандан вэ гэх мэтэр өөрийгөө өрөвдсөн, гутарсан байдалтай байдаг. За тэд эхэндээ бол маш унжгар, дорой, сэтгэл гутралтай хүн шиг харагддаг. Би тэдэнд яг л сэтгэл гутралтай хүнтэй адилхан хандаж, эмчилгээ тусламж үзүүлдэгч ямар ч ахиц гардаггүй. Харин нэг л өдөр энэ чинь сэтгэл гутрал биш юм байна шүү дээ гэдгийг ойлгодог. Ихэнх тохиолдолд бид тэднийг сэтгэл гутралтай гэж боддог. Харин нарциссизм байж магадгүй гэдгийг сүүлд л анзаардаг. Эдгээр зан чанарын хэв маягууд нь бусад сэтгцийн эрүүл мэндийн асуудлыг эмчлэхэд ч ихээхэн хүндрэл учруулдаг. За жишээлбэл нарциссизм нь хоёр туйлд эмгэгтэй хамт илрэх тохиолдолд илбэг. Энэ нь эмчлэхэд маш яривхтай байдаг. Учир нь хоёр туйлд эмгэгийн үеийн өөрийгөө дүүйлгсэн байдал болон нарциссизмын дэврэгсэн ихэрхүү зан хоёр хоорондоо мөргөлдөж бие биенээ улам хүчтэй болгодог. Би насанд хүрсэн хүүхэд нь мансууруулах бодисын хамааралтай гэр бүлүүдтэй ажиллаж байхдаа ийм зүйлийг олж харсан юм а. Насанд хүрсэн хүүхэд нь сэргээх эмчилгээнд ордог. Харин би тэр хүүхэд нь нарциссист шинжтэй гэдгийг мэдэж байх юм бол эцэг эхийнхээ өмнөөс миний сэтгэл бол үнэхээр өвддөгөө. Учир нь эцэг эхчүүд тийм ээ манай хүүхэд дондолдоос гарах эмчилгээнд орчих юм бол арх мансууруулах бодисоосоо гарна. Бас зөөлөн сайхан зантай хүн болно доо гэж найдаж байдаг. Гэтэл бодит байдал дээр тэд цэвэршиж мансууруулах бодис хэрэглэхээ болсон ч урдын айдал ууртай, уцаартай, бусдыг үгүйсгдэг, хатуу ширүүн бүр муухан ааштай хэвээрээ үлддэг. Энэ зан нь өөрчлөгддөг. Энэ бол нарциссизм юм. Учир нь мансууруулах бодисын хэрэглээ тэдний хувьд өөрсдийгөө хамгаалах сэтгэл зүйн бамбайгаа барьж тогтоох хэрэгсэл болж байсан гэсэн үг. За тиймээс тэдний амьдралаас мансууруулах бодисыг нь хасаад аваа хайчих юм бол сэтгэл заслын эмчилгээ нь бүр их төвөгтэй болж ирдэг.
За мөн нарциссизмтай хамт хайр ба сексийн донтолт гэж нэрлэгддэг хэв маягууд хавсран илрэх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл албадмал бэлгийн зан үйлийн эмгэг буюу бэлгийн харилцаанд албадмал маягаар ордог зан төлөвүүд нарциссизмтай хамт илэрх нь элбэг гэсэн үг. Ийм үед эмчилгээний ахиц харьцангуй бага гарна. Ийм төрлийн хүмүүс өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх хандлага маш ихтэй байдаг. Миний л зөв гэсэн байр суурь давмгаална. Мөн бусдыг ойлгох чадвар маш сул, бурууга бусдад тохох нь их байдаг. Ийм шалтгаанаас болоод ийм хүнтэй гүнзгий сэтгэл заслын ажил хийхэд бол үнэхээр төвөгтэй байдаг. Нарциссизмын олон өөр хэлбэр байдаг. За тэдгээр нь нарциссист хувь хүний эмгэгийн дэд төрөл мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Нарциссист хувь хүний эмгэгийн 9 боломжит шинж тэмдэг байдаг. За тэгэхээр эдгээр 9 шинж тэмдэг нь мянган өөр хослол үүсгэх боломжтой байдаг байна. За хэрвээ бид үүнийг өргөн хүрээнд нь миний номонд задлан тайлбарсан 5 үндсэн хэв маягаар нь авч үзвэл энэ нь нарциссизмын талаарх онлын судалгаанд мөн бусад судлаачдын ажилд тулгуурласан ангилал юмаа гэж байна. За бидний ярьж буй нарциссизмын төрлүүд нь үнэндээ нарциссист хувь хүний эмгэгийн албан ёсны дэд төрөл биш. Харин нарциссизм хэрхэн илэрдэг өөрөөр хэв маягууд юм шүү. За эдгээр ялгааг олж ойлгох нь чухал. Яагаад гэвэл нарциссизм хүн бүрт яг адилхан илэрдэггүй гэдгийг харуулж өгдөг. Зарим хүн таны хэлээд байгаа чинь нарциссизм биш ээ. Миний таньдаг хүн тис өөр ааш зантай гэж хэлдэг. Тэгтэн би тийм ээ гаднаасаа өөр харагдаж магадгүй. Гэхдээ хэв маяг нь ижилхэн гэж хариулдаг. За одоо нарциссизмын үндсэн нийтлэг шинжүүдийг харъя. Бараг бүх төрлийн нарциссизмд дараах зүйлс ямар нэгэн ялгаатай төвшөнд гэхдээ бүгд голчлон илэрдэг байдаг байх юм. Бусдыг ойлгох чадвар сул буюу эмпат дутмаг, өөрийгөө хит дүйлгсэн байдалтай, эрх ям, онцгой эрх эдлэх ёстой гэсэн мэдрэмжтэй, өнгөц, гүнзгий бус харилцаатай, бусад хүмүүсээс байнга үнэлгээ баталгаа ирэх, ихэрхүү дээрэнгүү хандлагатай, уур хилэн, догшин авиртай, бусдыг удирдах, ашиглах хандлагатай байдаг. Эдгээр шинжинд бараг бүх нарциссист хүмүүст янз бүрийн хэмжээнд ажиглагддаг байна. За номер 1. Одоо хамгийн хүнд хамгийн асуудалтай нарциссист хэв маягаас эхлэе. Энэ бол хорлонтой буюу хортой нарциссист юм. Эдгээр хүмүүс заримдаа бараг сэтгцийн эмгэгтэй хүн шиг гаднаасаа харагдах нь бий. Тэд бусдыг ашиглан, давуу байдал олж авахын тулд хүнийг хууран мэхлэн, луйвэрдэн, худлаа ярина, хуурна, системийг өөрийн ашиг тааруулж тоглолтыг хийн. Үүнийхээ ачаар заримдаа тэд нилээд өндөр амжилтанд хүрсэн өндөр том албан тушаалтай болсон байдаг. Тэгвэл яагаад бид тэднийг сэтгцийн эмгэгтэй гэж шууд нэрлэхгүй байна вэ гэж та гайхаж магадгүй. Учир нь тэд заримдаа гимшил мэдэрч чаддаг байна. За жишээ нь эн чинь сайхан зүйл биш ээ. Шудар бус гэдгийг би мэдэж байна. Гэхдээ яг одоо заавал ийм заван ажлыг хийж ижил энэ ажлыг ашигтайгаар дуусгах хэрэгтэй байна шүү дээ. Дараа нь би алдаагаа засчихна гэж нарциссист хүн бодож чадна. Харин жинхэнэ сэтгцийн эмгэгтэй хүн бол алдаагаа засах гэдэг хэрэгцээг огт мэдэрдэггүйд л ялгаанд байгаа юм. Тиймээс нарциссист шинжтэй хүмүүсээс маш зайлтай, хорлонтой, муу санаатай өнгөөс хүчтэй илэрдэг юм байна. Ийм хүмүүстэй харьцахад танд бол яах нь маш таагүй сэтгэл төрнө. Гэхдээ анх тэдэнтэй уулзахад тэд асар сэтгэл татам, шаргуу, өөртөө итгэлтэй, амжилттай харагддаг. Энэ нь таны харж буй хортой төрлийн нарциссист юм. Ийм хүмүүсийг ихэвчлэн томоохон компаниудыг удирдах төрийн байгууллагын өндөр албан тушаалаас элбэг харж болдог байна. Тэд үнэхээр туслах ажилчид системийг ажилуулах мэдлэгтэй байдаг байна. За номер 2. Дараагийн бүлэгт ордог сонгодог грандиоз нарциссист гэж би нэрлэдэг. Тэд өөрийгөө хит дүйлэгдэг, би онцгой, надад тусгай анхаарал хэрэгтэй гэж боддог. Бараг л од мэт хандлагатай. Эдгээр өөрийгөө хит өндрөөр үнэлсэн нарциссистууд нь бусдад байнга өөрийн амжилтыг магтаж гайхуулж явдаг. Миний шинэ машиныг хараач, миний шинэ найз охиныг хартаа, миний том байшинг хардаа гэдэл бусдад юмаа гайхуулдаг. Тэд өрөөнд байгаа бүх энергийг сордог. Бүх нийтлэг нарциссист шинжүүд тэдэнд байдагч хортой, бусдыг доромжлох, бусдыг ашиглах байдал нь хортой нарциссист шиг хүчтэй биш. Харин өөрийгөө магтан дүүлгсэн байдал нь илүү байдаг байна. Номер 3.
За дараагийн төрөл нь хамгийн далд эмзэг хэлбэрийн нарциссист юм аа. Тэд өөрсдийгөө онцгой гэж боддог. Өөрөөр хэлбэл хэрвээ дэлхийн намайг үнэлж чадвал би шилдэг хүн байх байсан. Гэхдээ намайг ойлгох хүн алга. Учир нь би цаг үеэсээ хідэн алхмын өмнө явж байгаа хүн гэж тэд өөрийгөө боддог. Ийм хүмүүсийг ихэвчлэн гэртээ компьютерийн ард сууж, трол хийж, эсвэл дараагийн том төлөвлөгөөгөө бодож суугаа мэт байдалтай харж болно. За трол хийх гэдэг нь интернетэд санаатаагаар хүмүүсийг уурлуулах, маргаан татан оруулах, бухимдуулах зорилгоор комент бичдэг хүмүүсийг хилдэм байна. Троллуудаа. Монголд ч одоо троллууд их шүү дээ, тий. За гэхдээ тэд ихэнхдээ ямар нэгэн ажлыг эхлүүлж чадахгүй хоцорчихсан юм шиг харагддаг. Тийм байдлаар ярьдаг хүмүүс байдаг. За тэд сэтгэл гутралтай, эмзэг харагдах нь ч бий. Учир нь дэлхий тэднийг ойлгодоггүй мэт мэдрэмжтэй, шүүмжлэлд маш эмзэг байдаг. Мөн тэд эмпат чадвар дутмаг, өөрийгөө онцгой гэж бодох зан чанар илэрдэг. За жишээ нь дэлхий бол үүнийг ойлгохгүй байгаа ч би бол хамгийн шилдэг нь надтай та нар онцгой харьцах ёстой гэж тэд боддог байна. Далд эмзэг хэлбэрийн нарциссистууд ихэвчлэн өөрийгөө ярихаасаа өмнө бага зэрэг пауз авдаг гинэ. За тэд үг хэлэхдээ нэг л тийм сонио өнгө аястай. За жишээ нь ингэдэг гэж аахгүй. Тийм ээ, би тэр коллежид сурсан. Гэхдээ хэн тоон гэж би бол тэгж бодохгүй байна. За жишээ нь одоо би наа номыг чи аль хэдийн уншсан. Гэхдээ энэ чамд хамаатай гэж юу гих маягаар хүнтэй ярьдаг хүмүүс байдаг. За энэ нь бага зэрэг сөрөг, хүндүр, таагүй мэдрэмжийг нөгөө харилцаж байгаа хүндээ төрүүлдэг. Үүнийг яг л гартаа халуун чурлуу хүргээд авч байгаа мэд таагүй онцгүй мэдрэмжээр төсөлж болох юм. Далд нэмзэг нарциссистууд эхэндээ хүмүүс тэдэнд анхаарал хандуулдаггүй, хүмүүс тэднийг ойлгодоггүй, үнэлдэггүй гэж байнга гомдлдог. Гэхдээ эцэст нь тэд дэлхийн надаас ямар нэгэн зүйл шаардах ёстой гэсэн төвшөнд хүрдэг. Тэдний аш бага зэрэг догшин, ширүүн байх үе бий. Гаднаасаа маш гунигтай өрөвдөлтөй харагддаг учраас та тэдэнд тусалж магадгүй юм. За тэгээд та тэдэнд тусалсан байхад тусалсныхаа дараа та үнэхээр гайхна. Яагаад ийм талархалгүй юм бэ гэж та бодсон заяа. Ийм учраас тэдэнтэй харьцахад таагүй онцгүй мэдрэмж төрдөг байгаа юм. За тэднийг өрөвдөн тусалсан хүмүүс бол үнэхээр гайхан боддог гинэ. За яагаад тэд хизээж хүнд нэг ганц баярлаа гэд хэлчихдгүй юм бэ? Яагаад нэг хүнд талархаж сураагүй юм бэ? Бидний энэ их тус дэмийг яагаад үнэлдэггүй юм бэ гэж хүмүүс гайхад хүрдэг гинэ. Номер 4. Дараагийн төрөл бол нийгэмч нарциссист юм. Энэ төрлийн нарциссистыг ойлгоход төвөгтэй. Учир нь тэд сайн дурын ажил хийж, дэлхийгээр аялж, өөрийн хүмүүнлэгийн үүргийг биелүүлдэг. Үер, шуурга, байгалийн гамшигт үзэгдэл болсны дараа сошиалд хаштагтай пост бичиж, хандив цуглуулъя гэж хүмүүсийг уриалдаг. Тэдний үйлдэл нь дэлхийд би тусалж байна гэсэн багны цаанаас өөрийн амжилтаа бусдад харуулan гайхуулах зорилготой байдаг. За жишээ нь тэд амьтдыг аврах ажил хийдэг хүмүүсийг маш сайн мэддгийн юм шиг аашилдаг, дүр эсгдэг гэсэн. Тэд үргэлж өөрийн аварсан ганц нохоогоо байн голны нүдэн дээр тэрвэрч хаана видео бичлэг, хаана зураг байна тэрнлүү харуулж нөгөө нохотойгоо хамт явж идэг. За яах нь вэ гэхээр ерөөсөн амьтанд хайртай дүр эсгдэг. Гэвч тэд дотоод сэтгэлдээ амьтанд хайртай байдаггүй байх нь шүү дээ. За тэгээд тэд нар чинь гэртээ очоод тийм ээ нөхөртөө эсвэл эхнэртээ эсвэл гэрийн тэжээмэл амьтдаа маш муухай ширүүн аашилдаг гинэ. Тэд томоохон арга хэмжээнд оролцох үнэхээр дуртай. Ямар нэгэн байрлах, хөшөө, дурсгал, газар, гудамж өөрийнх нь нэрээр нэрлэгдээсэ гэж чин сэтгэлээсээ хүсэн мөрөөддөг гэж байна. За хэрвээ тэд буйны үйлсд хандив өргөх юм бол үйл явдлыг харуулсан маш олон зургийг дарна, сошиал медиад тавина. Хүмүүсээ би хандив өргөж байна шүү, намайг хараарай, би штэ гэсэн хандлагатай. Энэ нь бусдад туслахад гол нь биш. Өөрсдийн амжилтаа бусдад зарлах, бусдаас үнэлгээ авах арга хэрэгсэл юм аа. За олны дунд тэд амьтдыг аварж хандив өргөдөг сайн хүн мэт харагддаг боловч ойр дотны гэр бүлийнхэн өөрийнхөө доор ажилдаг ажилчдтайгаа маш ширүүн, заваан, дээрэнгүү муухай харьцдаг хүмүүс байдаг. За хүнийг таних тулд ер нь тэд өөрсдөөсөө доод албан тушаалтнуудтайгаа ер нь өөрөөсөө доод эрх мэдэлтэй хүмүүстэй ер нь яаж харьцдаг юм байна гэдгийг ажиглаад харчихад л андшгүй гэдэг. Тэнд хандив өгсөн хүмүүстэй бол үнээр ээлдэг харьцсан 7 гэдэг байгаа байхгүй цаадуул чинь тий. Тэгээ ажиллаж буй хүмүүс ойр тойрны хүмүүстэй бол балиар, заваан, ширүүн харьцдаг. За энэ бол өстө тэнгэр газар шиг ялгаатай гэдэг. За номер 5. Дараагийн төрлийг би бол хоргуун нарциссист гэж нэрлэдэг. Хоргуун нарциссист гэдэг нь ихэнхдээ нөхцөл байдлыг ойлгож ухамсарлахдаа муу,
гүн гүнзгий бодол байхгүй. Хоосон өнгөц зүйлс ярьдаг хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн надад хурдтай машин байхад л хангалттай. Харин чи бол эвдэрхий хог ундын биш дээ гэх мэтэр бусдаар тохуурхсан, үл оошоосон маягаар ярьдаг. За үннийг хэлэхэд тэдний зан нь ер нь бол жоохон 16 настай өсвөр насны хүүхэдтэй төстөө. Яг өсвөр насныхны нэгэн адилаар боловсрож гүйцээгүй, насан туршаагүй мэд сэтгэдэгч тэд муу санаатай, хорлонтой байдаггүй. За та тэдэнд чиний жоохон ийм стилээр яриад байгаа чинь нэг л таагүй байна гэж хэлэх юм бол магадгүй тэд нэрээ тийм ч юм уу гэж зөвшөөрнө гэж байгаа. За гэхдээ маргааш нь дахиад нөгөө зүйлээ давтан ярьсаар явж идэг гинэ. Би үргэлж ингэж хэлдэг. Хэдэн хоргуу нарциссистыг танилын хүрээнд байлгах нь сайхан. Учир нь тэд үдшилэг дээр хөгжилтэй хүмүүсийг уйдаахгүй гэж. Гэхдээ хэцүү үед тэдэнд хизээж найдаж болохгүй. Учир нь тэд бусдыг дэмжих, бусдыг ойлгох, хариуцлага хүлээх тал дээр үнэхээр сул хүмүүс байдаг. Асуулт: таныг дээрх 5 төрлийн нарциссист зантай хүнээс алийг нь сонгох вэ гэвэл та аль хүнийг сонгох вэ гэсэн байна. За үндэ эдгээрээс аль нэгийг нь сонгох хэрэг гарах юм бол би алийг нь ч сонгохгүй. Надад бол ганцаараа уулын байшинд амьдрах нь хамгийн зөв сонголт шиг санагданаа. Хэрвээ тийм боломж байх юм бол би бол тэрийгээ сонгоно гэж байна. За гэхдээ нарциссист хүнээс заавал нэгийг нь сонгох ёстой гэвэл би магадгүй нийгэмч нарциссистыг сонгох байсан. Яагаад гэвэл тэд гаднаасаа сайн үйлс хийж байгаа юм чинь тийм ээ бусдад бас сайхан харагддаг юм чинь магадгүй надтай нэг арай ийдэг байж л магадгүй юм да гэж бодож байна. Гэхдээ энэ харилцаа маш их ядаргаатай. Учир нь эргэн тойрныхон чинь тийм ээ өстө чи Азтай хүн шүү дээ. Чиний найзлууч чинь чиний нөхөрч өстө нэр хүмүүлгийн ажилтан олны өмнө ингээл ийм гоё юм зохион байгуулдаг өстө өглөгч өгөөмөр хүн шүү. Чи өстө ийм хүнтэй амьдардаг. Үнэнхээр Азтай эмэгтэй гэж чамаас ярьж асуух болно. Харин чи дотроо юу гэж бодох вэ гэхээр тэр хүн надтай 15 жил амьдрахтаа надад нэг ч удаа сайхан үгийг хэлж байгаагүй шүү дээ гэж бодох болно гинэ. За ер нь бол нарциссист бүх төрлийн харилцаа маш өвдөлттэй хэцүү харилцаа байдаг. Тэр энэ гээд байх юмгүй. Ер нь бол нарциссист бол тэгэл ус аим шиг юм бидэн штэ. Магадгүй хоргоо нарциссист нь арай дээр санагдаж болохч түүнтэй хамт байх юм бол насанд хүрсэн хүн биш. Ахлах сургуулийнхаа найз залуутаа насан туршдаа үерхэж байгаа юм шиг тийм ээ гаццсан мэдрэмж тань төрнө гэдэг байгаа байхгүй юу. За энэ бол ерөөсөө эрүүл харилцаа биш. Тиймээс эдгээрийн айл нь жинхэнэ эрүүл харилцаанд тохирохгүй. Зүгээр л айл нь арай бага хор хүнэлтэй вэ гэдгийг л одоо тийм ээ энд ярихын тулд ингэж ялгаж ангилж харуулсан. Миний хошигнон хэлсэн санаа бол хэрвээ би нарциссист хүнтэй хамт амьдрах ёстой бол тустай байшинтай байя хоёлаа. За тэгээ хэдэн километрийн зайтай амьдрья. Хүссэн үедээ уулзаж байя гэж би хэлэх байсан. Учир нь нарциссист хүнтэй харьцахад зай барих нь ерөөсөө хамгаалт болж өгд юм гэсэн байна. Асуулт: эдгээр 5 төрлөөс аль нь одоо нийгэмд амьдралд хамгийн элбэг тохиолддог вэ гэж байна. Миний бодлоор хамгийн түгээмэл нь сонгодог грандиоз нарциссист юм аа. Сонирхолтой нь орчин үеийн онцлогооны гарын авалгууд буюу DSM-д зан чанарын эмгэгүүдийг өөр өнцгөөс харж эхэлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн ямар шинж чанар илэрч байна вэ гэдгээс нь гадна хүний дотоод ертөнцийг илүү анхаардаг болчихсон гинэ орчин үед. За юуны өмнө онцлогооны гарын авалгуудад хүн өөрийнхөө биеийг хэрхэн ойлгодог вэ гэдгийг хардаг. За нарциссист хүний хувьд тэдний өөрийн үнэлэмж, өөрийгөө хэн гэж мэдрэх нь бусад хүмүүс тэднийг яаж харж байгаагаас бүрэн хамаардаг. Тэдэнд дотоод тогтвортой бие гэж бараг байдаггүй. Өөрийгөө сайн гэж мэдрэх цорын ганц арга нь өнөөдөр бүх хүн надад чи сайн байна гэж хэлэх ёстой гэсэн л бодол байдаг гинэ. Энэ бол маш аимшигтай тогтворгүй мэдрэмж юм аа. Дараагийн анхаарах зүйл бол зориг тавилт гинэ. За нарциссистууд зорилгоо бусдаас цаашаал авах, гаднаас үнэлгээ авах байдлаар л зорилгоо тавина. Тэд хоёрын янзаар зорилго тавьдаг гинэ. Нэгт хит өндөр бодит бус зорилго. Түүнийг хизээж биелүүлэхгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн бусдын нүдэнд том зорилготой мундаг хүн болж харагдахын тулд ийм зорилго тавьдаг. 2. Хит доогуур зорилго. Заавал давж гарна гэдгээ мэдэж өөрийгөө ялалт байгуулсан мэт мэдрэхийн тулд зүгээр айгүй амархан зорилго тавьдаг гэнэ. За ямар ч тохиолдолд тэдний зорилго сэтгэлээсээ биш, өөрийн чин хүслээс биш те. Ерөөсөө ямар учиртай байдаг вэ гэхээр гадагшаа хандсан, бусдад өөрийгөө харуулж, гайхуулж, бусдаас үнэлгээ авах гэсэн л зорилготой байдаг. Тэрнээс одоо чин сэтгэлийн, мөрөөдлийн, өөрийн хүслийн дотоод ертөнцөөс ундран гарсан юм байдаггүй байх нэ. Дараагийн онцлогоо нь бол эмпат чадварыг хардаг. Нарциссист хүн бусдыг өрөвдөх ойлгох чадвар
маш дутмаг байдаг. Ер нь баг төрөлхийн тийм чадваргүй байдаг гэдэг аахгүй. Ерөөсө бусдыг ойлгодгүй, бусдыг өрөвдөж чаддгүй хүмүүс. Тэд хүмүүсийг чи надад ямар ашигтай юм бэ гэсэн өнцгөөс л хаардаг. Тиймээс л хүмүүс тэр нарциссист гээд байгаа хүн чинь надад маш сайхан хандсан шүү дээ гэж надад хэлэхэд нь би тийм ээ учир нь тэр чамайг ашиглах хэрэгтэй байсан болохоор л чамд ингэ сайхан хандсан юм аа гэж хэлдэг гинэ. Эцэст нь сэтгэл зүйн онцлогоонд дотн харилцааг бол хардаг гэж байна. За нарциссист хүн жинхэнэ хайр сэтгэлийн дотн харилцаанд бол муу. Хүнтэй ойр гүн холбоонд орж чаддаггүй. Тэдний харилцаа ихэвчлэн маш өнгөрцгөн хувийн ашиг сонирхолд суурилсан байдаг. Тиймээс тэд маш үзэсгэлэнтэй хамтрагчийг сонгож болно. Өөрийгөө гоё харагдуулахын тулд маш баян хамтрагчийг сонгож болно. Санхүүгийн баталгааны төлөө алдартай хамтрагчийг сонгож болно. Нийгмийн статусаа дээшлүүлэхийн тулд өөрөөр хэлбэл хамтрагчаа сонгох шалгуур нь тийм гүн гүнзгий биш зүгээр маш тийм өнгөц зүйл байдаг байна. За ингээд бид өөрийн бие үзлийн ойлголт, зорилго тавилт, эмпат чадвар, дотн харилцаа гэсэн үнцгүүдээр харах юм бол нарциссизм ямар хэлбэртэй байсан ч бай нэг гол үндсэн зүйл рүү очдог байна. За тэр юу вэ гэхээр гүн гүнзгий өөртөө итгэлгүй байдал. Дотроосоо өөрийгөө тогтворжуул чаддаггүй. Өөрийн хэн бэ гэдгээ гаднаас л мэдэх гэж оролддог байдал юм. За нарциссист хүний яг сэтгэл дотор ийм л юм байдаг байна. Энэ нь тэднийг дотроо бухимдалтай, сэтгэл нь хоосон мэт болгодог. Асуулт тэгвэл нарциссист хувь хүний эмгэг нь юунаас үүсдэг юм болоо? Энэ нь ер нь сурсан зам байдаг юм уу? Төрөлхийн байдаг юм уу? Үүнийг ер нь өөрчилж засах боломжтой юу гэж. Нарциссизмд хүрэх олон зам бий. Тэгээд хамгийн гол асуулт бол хүн төрөлхийн нарциссист төрдгүү эсвэл хүмүүжлэр ийм болдгоо гэсэн асуулт юм. Ихэнхдээ хүмүүжлээс шалтгаалж хүн нарциссист зан чанартай болдог. Гэхдээ багахан хувь нь бол ер нь төрөлхийн байдаг гинэ. Тэгвэл яг хэд хэдэн хувь бэ гэж надаас асуух юм бол би баримжаагаар бол 80-20%, 90-10% гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл нарциссист нь баг бүхэлдээ бий болдог маш бага хувь нь төрөлхийн байдаг юм аа. Төрөлхийн нарциссист гэж юу вэ гэхээр бодит байдал дээр бид дараах зүйлийг хардаг. За сэтгэл хөдлөлийг үгүйсгдэг, үйл тоодог орчинд өссөн хүмүүс. За эсвэл хит эрхлүүлж, хит дөвөөлөгсөн орчинд өссөн хүмүүс заавал нарциссист болдоггүй гинэ. За ер нь ийм төрөлд өссөн хүмүүсийн дийлэнх нь бол нарциссист болчоод идэм байлээ л дээ. За гэхдээ зарим нь бол яах нь шууд 100% ийм гэр бүлийн орчинд байлаагээд нарциссист болдгоо юм байна. Тэгэхээр энд өөрийн хүчин зүйл нөлөөлөг нь тодорхой. Магадгүй энэ нь төрөлхийн зан араншинтай холбоотой. За жишээ нь илүү мэдрэмтгий, сэтгэл хөдлөл нь маш хүчтэй, аливаад амархан зочирддог хүүхдүүд байдаг. Маршал Ленахны хил заагийн хувь хүний эмгэгийн тухай судалгаанда тэрээр биологийн эмзэг байдал дээр бага насны сэтгэл хөдлөлийн үгүйсгсэн орчин гэсэн хослол чухал үүрэгтэй гэж тайлбарлсан байдаг. Нарциссизмд ч мөн үүнтэй зөстэй зүйл явагддаг байх магадaltaй. Гэхдээ дахин хэлэхэд нарциссист хувь хүний эмгэг нь ихэнхдээ амьдралын явцад бий болж тухайн хүнд төлөвшин тогтдог байна. За нарциссист хувь хүний эмгэгийг нэг төвтэй тойргууд гэж төсөөлөе л доо. Тэгээд хамгийн дотор тойргоос нь эхэлцгээе. Хүүхэд насныхаа орчин гэсэн үг. За тэгээд гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхээсээ тогтвортой сэтгэл хөдлөлийн толдолтыг авч чаддаггүй хүүхдүүд хожим нарциссист болох өндөр эрсдэлтэй байдаг гинэ. За яагаад гэвэл хүүхэд сэтгэл хөдлөлөө яаж зохицуулах, өөрийгөө яаж тайвшруулах, өөрийн сэтгэл хөдлөлд яаж хариуцлага хүлээх, би яг юу мэдэрч байна вэ гэдгийгээ одоо бага байлчир хүүхэд насандаа эцэг эхийнхээ сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлээс хараад тэгээд тэндээс сурдаг юм байна. Хэрвээ эцэг эхэн сэтгэл санааны хувьд тогтвортой, тохирсон хариу үзүүлдэг бол хүүхэд нь энэ бүхнийг яах нь эцэг эхээсээ сурч чаддаг байх нэ. Харин ямар нэгэн шалтгаан эцэг эх нь хүүхдээ ерөөсөө анхаардгүй, тоодгүй, гэртээ байнга эзэнгүү байдаг, хүүхдүүдээ хайхардаггүй, мансууруулах бодис донтсон, эсвэл сэтгэл зүй болон бие махбодын хүчирхийлэлтэй байх юм бол одоо тийм хүмүүсийн хүүхдүүд нь яах нь эцэг эхээсээ сэтгэл хөдлөлийн тогтворгүй толдолтыг тусгаж авч
хардаг байна. Тийм юмыг сурдаг гэсэн. За үүний үр дүнд нөгөө хөөрхий хүүхдүүд маань өөрийн сэтгэл хөдлөлийг дотроосоо зохицуулж сурдаггүй. Байн гадаад орчноос баталгаажуулалт хайж эхэлдэг. Учир нь тэд үнэндээ яг тийм төөрөлдсөн байдалтай байдаг гэсэн. Мөн нарциссизмыг дотны холбооны үүднээс авч үздэг. Багадаа эцэг эхтэйгээ аюулгүй, эрүүл дотны холбоо тогтоож чадсан хүүхдүүд насанд хүрээд ч тийм ээ бусад хүмүүстэй харилцаа үүсгэхдээ одоо ийм тогтвортой эрүүл харилцаа үүсэх магадлал өндөр байдаг юм. Харин төгшүүртэй эсвэл зайлсхийдэг дотны холбоотой хүүхдүүд насанд хүрсэн хойноож тийм ээ дотны хайр дурлалын харилцаан дээр асуудалтай байдаг тийм ээ бас л одоо нөгөө хүнтэй ойр дотны холбоонд орж чаддгүй ингээд хостойгоо асуудалтай явдаг гэсэн. За тэдний харилцаа тогтвортой биш. Байнга салж нийлсэн, орж гарсан, савлаж хэлбэлцсэн, on and off байдаг гинэ. Эцэг эхийн хүмүүжлийн хэм маяг нь хүүхдүүдийг нарциссист хүн болоход шууд нөлөөтэй. Нарциссист хүүхдийг өсгсөн эцэг эхийн зан төлөвтний хэм маяг бол маш тодорхой харагддаг. За хүүхдээ хитрхи эрхлүүлэх ба хитрхи үл хайхрах юм. За жишээ нь хүүхд нь ууг сонирхолгүй байлаа гэхэд эцэг эхийнхээ хүслээр спортоор хичээл шилдэг үнэлгээ авах, бүжигчин болох, эсвэл хөгжмийн ур чадвар эзэмших гэх мэт зүйлсийг хүүхэд хүчээр хийдэг. Яагаад гэвэл ээж аав нь хүсэж байгаа учраас. Өөрөө бол огтоосоо сонирхолгүй тэр хүүхэд. Эцэг эх нь хүүхдийнхээ амжилтыг ашиглаж өөрсдөө нийгэмд томоор харуулах, сайхан харагдуулах боломжтой, зорилготой учраас л хүүхдүүдээ ингэж эрхлүүлж, өстой мөнгө төгрөг бүх юмыг зарж ийж, спорт, дуу хөгжим, бүжгийн амжилтыг гаргуулдаг гэсэн. Жишээ нь бүх дасгал сургуулилтанд хүргэж өгнө, хүүхдээрээ өөрсдийнхөө хүссэн шаардлагыг биелүүлүүлэхийн тулд эцэг эх нь бол өстой бүхнийг хийдэг гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ хүүхдэд нь сэтгэл санааны дэмжлэг, хайр халамж хэрэгтэй болох үед эцэг эх нь хаач байдгүй. Хүүхдээ хайрладгүй, ойлгодгүй, сонсдгүй. Тэд зөвхөн хүүхдэн тайзан дээр, спортын дивжэн дээр шагнал авч байх үед л яах нь хүүхдэд анхаардаг, хүүхдэд анхаарлаа хандуулдаг. Бусад үед бол тэр хүүхэд тэдэнд огт хэрэггүй. Харин хүүхдийн дотоод сэтгэлийн хэрэгцээ, сэтгэл хөдлөлийн дэмжлэг хэрэгтэй үед бол тэд шууд л үл тоомсорлон хүүхдээ орхин, түлхэн, хөндий ханддаг гэсэн. За миний хэлэх гээд байгаа гол санаа бол хитрхи их эрхлүүлсэн байдал ба хитрхи үл хайхарсан орчин юм аа. Мөн үүнийг загварчлан суралцах гэж нэрлэж болно. Хүүхэд эцэг эхийгээ байнга эрх мэдэлтэй, онцгой эрх эдэлдэг байдлыг харж өсвөл өөрөө ч эрх мэдэлтэй байж сурна гэсэн үг. За эцэг эх нь эмпат чадваргүй бол хүүхэд нь ч эмпат чадварыг сурж угаасаа чадахгүй. Эмпат чадварыг хүүхэд насандаа л суралцах боломжтой байд юм аа. 30 нас хүрсэн хүнд бол одоо тийм ээ чи эмпат биш юм бэ штэ. Тийм учраас одоо чамд нэг эмпат чадварыг заая да гэвэл энэ бол хэдийн оройтсон боломжгүй асуудал байдаг. Би нарциссист хүмүүсийн одоо бага насны асуудал дээр ажиллаж исэн. За тэдний хүүхэд насны амьдрал нь үнэхээр зовлонтой, хүчирхийлэлтэй байсан байдаг. Гэхдээ энэ нь хүмүүс тэдэнд муугар хандхад тийм ээ. Би хүүхэд наснда хүчирхийлэл зовлон дунд өссөн учраас та нар надад аятайхан хандах хэрэгтэй. Би нийгэм давуу эрхтэй гэж үзэх шалтгаан биш шүү дээ. Өнөөдөр бид амжилтанд л хүрчих юм бол сайн гэж үздэг нийгэмд амьдарч байна. Хэрвээ чи Харвардд орсон бол маш сайн. Юу ч хийсэн ялгаагүй гол нь амжилтанд хүрэх ёстой гэж шаарддаг нийгэмд бид яг одоо амьдарч байна. За гэхдээ энэ нь халамж, инрэл, харилцан хүндлэл, эмпат зэрэг чухал чанаруудыг үл ойшоож болно гэсэн дохио өгч байгаа явдал юм шүү дээ. Ерөөсөө бүгд л амжилт нэр алдрын төлөө хушуурсгадаг болсон байна. Өнөөдрийн амжилт төвтэй нийгэм нарциссист зан төлөвийг бий болгоход үнэнхэрийн хувь нэмрээ дээд зэргээр оруулж байгаа юм. Энэ бол онцгүй, маш онцгүй байна. За жишээ нь бусдыг өрөвдөж инэрх бол цаг үрсэн асуудал гэж өнөөгийн нийгэмд хүмүүс үзэж байна. Зөвхөн сайн үнэлгээ авахт л бүх анхаарал тийм ээ энерги хүчээ зарцуул төвлөрүүлгээд байна. За тэгээд үүн дээр нийгэм сошиал медиаг нэмчихээр за бүх зүйлс ёстой жинхэнэ төгс шуурга болж байна. Гэр бүл, хамт олон, нийгэм, хувь хүний ариншин энэ бүхэн нарциссизм нөлөөлдөг байна. За гайхалтай нарциссист хувь хүний эмгэг нь хүн амын 1-3% л яг албан ёсоор онш тогтсон байдаг юм байна. Нарциссист хувь хүний эмгэгээс болж тухайн хүн асуудалд орсон, өөрөө болохгүй зангаа мэддэг, зовж шаналсан байх ёстой.
Би хүүхэд насандаа эцэг эхээсээ үлгэр жишээ авах тэднээс суралцах явцад би өөрийнхөө зан ариншин сайжруул засаж чадсан. Жишээ нь би 20 нас хүртлээр тодорхой зарчмуудыг дагдаг байсан. Гэхдээ нэг л өдөр би үүнийг хийхээ болидоо надад тийм ч тустай сайн зүйл биш юм байна гэж шийдээд орхисон гэж байгаа. Харин нарциссист хүн зангаа ерөөсөө өөрчилж чаддгүй байна. Бид нар чинь нөгөө зан чанар өөрчилсөн шүү дээ. Би нэг тийм зантай шүү. Энийг болиё гэд хүн болж чаддаг бол нарциссист хүн бол яах нь өөрчлөгдөхгүй. Учир нь үндсэн асуудал нь дотоод сэтгэлийн дүгшүүртэй байдал, сэтгэл хоосорлын мэдрэмж, өөртөө итгэлгүй байдал гэдэг. Энэ нарциссист гэдэг юмны чинь цөм рүү н ороод үзэхээр ерөөсөө хүн сэтгэл нь хоосон, дотоод ертөнц нь хоосон л хүн байдаг байхгүй юу? Нарциссист хүүхэд насандаа бусдаар үнэлүүлэхэд бүх зүйлээ төвлөрүүлдэг. Харин дотоод сэтгэл нь тогтургүй, гүн, хоосон байдаг. Насанд хүрэхс ч юм уу адил дөө. Тэд дотоод сэтгэлээ зохицуулж чаддгүй, зөвхөн бусдын үнэлэмжинд найдаж амьдардаг. Энэ зан үйлээ өөрчлөхөд маш хэцүү болдог байна. Тиймээс зөвхөн сэтгэл хөдлөлийн ойлголт, бусдын мэдрэмжийг ойлгох чадвар зааж өгөх нь хангалтгүй. Хүмүүс би чиний мэдрэмжийг ойлгож байна гэж бол зүгээр хэлчих чадна, тийм ээ. Гэхдээ яг үнэндээ сэтгэлээрээ тэр хүнтэй хамт байхгүй, яг тэр хүний мэдрэмжийг бол мэдэрч чадахгүй байх юм бол энэ харилцаа бол нэг тийм сонирн биш шүү дээ. Зүгээр нэг хоосон би чамайг ойлгож байна гэж хэлэх бол сонирн биш ээ. Эмпат чадвар нь хүүхдийн хүмүүжил бол хамгийн чухал нөлөөтэй юм шүү. Би хүүхдүүдээ өсгөхдөө эмпат чадвартай болгоход хамгийн түрүүнд анхаарсан. Сургуульдаа сайн сурах, онц дүн авах, сургууль дээрээ хоолоо идэж байгаа хэсэг нь бол тийм чухал биш ээ. Харин бусдын мэдрэмжийг ойлгож, харилцаанд сайхан сэтгэл гаргахыг хамгийн түрүүнд би хүүхдүүддээ заасан. Миний ажигласаар 8-9 настай хүүхдүүд бусдад эмпат чадвараа үзүүлэх үед түүний нүүрэнд сэтгэл хөдлөлийн бүрэн илэрхийлэл нь шууд илэрч байсан. Хүүхдүүд бол тийм ээ 8-9 насны хүүхдүүд эмпат чадварыг сурч чадсан байдаг. Үүнийгээ илэрхийлж чаддаг. Хамгийн гол нь хүүхдийг зөв, ээлдэг, бусдыг ойлгох чадвартай хүн болгож өсгөх нь амьдралд хамгийн чухал зүйл шүү. Энэ бол манай Монголд хамгийн учир дутагдaltaй шүү дээ. Хүмүүсийн харилцаа гэдэг бол Монголд бол аимшигтай болцсон. Зарим эцэг их зөвхөн нийгмийн байр суурь, амжилт, ухааныг л чухалчилдаг. Гэхдээ эмпат чадвар нь хүүхдийг үнэхээр сайн хүн болгож хүмүүжүүлдэг ерөөсөө үндэс юм гэдэг. Энэ эмч бол тэгж яриад байгаа. Эмпат чадвар нь тэднийг илүү сайн ээж, илүү сайн хань, илүү сайн ажилтан, илүү сайн удирдагч болгоно. Ер нь амьдралын бүх тал дээр эмпат чадвартай хүн хожино. Миний хувьд хүнд байдаг хамгийн чухал чадвар юу вэ гэж хэлэх юм бол би бол эмпат чадвар гэж хэлнэ. Ийм байхад бусад зүйл бол аяандаа бий болно. Тэд юу ч хийсэн бай, яах нь суурь нь зөв байгаа учраас гэж юм. Асуулт: та түрүүнд хүүхдийнхээ 8-9 насны үед нэг тийм онцгой мөч байсан гэж ярьлаа шүү дээ. Тэр нь яг юу байсан бэ? Та энэ талаараа ярьж өгөхгүй юу гэж байна. Би нэг өдөр охиноо өөрний хүүхэдтэй тоглож байхыг нь харж байлаа. Тэгээд нөгөө хүүхэд нь идэж байсан зайрамгаа алдаад газар унахчихлаа. Харин миний охин өөрийнхөө зайрамгийг унгалгүй барьж байсан юм. Тэр мөчөд охины мань царайнаас шууд л харагдсан. Нөгөө хүүхэд өөрөө мэдрэхээс нь өмнө миний охин үнийг мэдэрчихсэн байсан. Царай нь өвдсөн мэт болж бид түүнд туслах ёстой гэж над дээр гүйж ирээд хэлсэн. Тэгээ охин маань бас надад бас давхар санаа зовсон. Яагаад гэвэл учир нь би тэр үед санхүүгийн хувьд тийм таатай байгаагүй хэцүү үе байсан. Бид энэ хүүхдэд дахид зайрамг авч өгч чадах уу ээжээ гэж охин маань надаас асуусан. Мэдээж гэж би охиндоо хэлсэн. Ингээд бид асуудлыг зохицуулаад нөгөө хүүхдэд дахин зайрамг авч өгсөн. Тэр мөчөд миний охин надад мөнгө хүрлцэх хэсгээс санаа тавьж нөгөө хүүхэд шаналж байгааг ойлгож бүр би өөрийнхөө зайрамгаа хувааж тэр хүүхдэд иддэг ч юм билүү гэж бодсон байсан гинэ. Гэхдээ би аль хэдийн зайрамганд амаа үргэсэн юм чи миний зайрамг нянтаа болцсон учраас тийм ээ. Би энэ хүүхдэд зайрамгаа хувааж болохгүй дээ гэж хожим нь би хүүхдийнхээ бодлыг сонсоод үнэхээр их хайр хүрсэн. Энэ бүхэн түүнд огт албадлаггүй автоматар яах нь аяараа гарч ирсэн зан авир байсан. Би маш их азтай байсан. Манай хүүхдүүд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хоттой Калифорни их сургуулийн дэргэдэх Няраа хүүхэд асрах төвд явдаг байсан гинэ бүр багаасаа. Тэгээд тэр төвд нь болохоор хүүхдүүдэд эмпат чадварыг суулгах тал дээр бол голлон хичээл заадаг юм байна л да. Тэгэхээр эмпат чадварыг цэцэрлэг сургуулийн орчноос хүүхэд зааж суулгаж өгч болдог юм байна гэдэг нь бол ерөөсөө яах нь
Практик дээр тодорхой байна. Энэ нь няран асаргаанаас эхлээд цэцэрлэг хүртэл нь үргэлжилсэн, багаасаа ахлах сургууль хүртэл нь явсан байна. За мэдээж өсвөр наснд бол арай хэцүү болж ирдэг. Заримдаа хүүхдүүдийн маань одоо эмпат нь алга болсон юм шиг санагддаг гинэ өсвөр наснд нь. Гэхдээ л одоо би тэднийг найзуудтайгаа харьцаж байгааг нь ажиглаад харахаар мэдээж эмпат чадвар нь байсаар л байдаг. Гэхдээ ээж аавдаа ол тэд яах нь өсвөр наснд хүрээд арай өөр ханддаг гэж байна. За тийм ээ, хүүхдүүд минь том болоод бидний л одоо найз болдог шүү дээ. Асуулт. Тэгэхээр 8-9 настай охиноосоо та өрөвдөх, бусдыг ойлгох эмпат шинжийг харсан байна. Харин хүмүүст хизээнээс нарциссист шинж тэмдэг илэрч эхэлдэг вэ гэсэн байна. За тодорхойлолтоор бол бүх өсвөр насныхан нарциссист мэт харагддаг. Тэд их ихэмсэг, өөрийгөө төвд тавьсан байдалтай байдаг. Бас жоохон эрх байдаг. За би үүнийг ямар төрлийн нарциссизмтэй зүйрлэх вэ гэвэл магадгүй хоргоо буюу зөөлөн нарциссизм гэж хэлж болох юм. Тийм ч учраас би өсвөр насныханд нарциссист гэдэг нэр томьёо хэрэглэхээс маш их цэрвдэгэ. Би үргэлж ингэж хэлдэг. Өсвөр нас гэдэг бол өөрт нь хэтэрхий том цамц өмссөн үе юм. Тэд зүгээр л өөрсдийн зан чанараа тогтоож, өөрийгөө хэн болохоо олж мэдэх гэж оролдож байгаа хүүхдүүд шүү дээ. Тэдний бие махбодод өөрчлөлт орж идэг. ертөнцид тэдэнд нэг цагт насанд хүрсэн хүн шиг ханддаг бол дараагийн цагт хүүхэд мэт ханддаг. Ийм нөхцөл бид зүгээр л өсвөр насны хүүхдүүдэд шошго нааж тэднэрт ямар нэгэн сэтгэл зүйн онш тавих гэж яарах гээд байдаг. Тиймээс бид өсвөр насныханд нарциссист гэсэн үгийг ерөөсөө хэрэглэхгүй байхыг зөвлөдгөө гэж байна. Хэдий зан үлийн хэм маяг нь таарч байгаа мэт харагддаг ч 20-од нас хүртэл нь хүүхдийг тийм ээ харах хэрэгтэй гинэ. За тэр хүн үнэхээр том болсон уу? Коллежид сурсан уу? Цэрэгт явсан уу? Ажил мэргэжил эзэмшсэн үү гэх мэтээр ямар нэгэн байдлаар амьдралд засагдах боломжоо эдэлсний дараач тэр зан нь хിവэрэ байгаад байх юм бол харин тэр хүнийг анхаарч эхлэх хэрэгтэй гэж байна. За тэр үед л би үүнийг жинхэнэ утгаар нь харж эхэлнэ. Гэхдээ өсвөр наснд нь дараах гол зүйлийг ажиглаж болно. Тэд хэрэгтэй үедээ бусдыг ойлгож өрөвдөж чаддгүй. Эцэг ихтэй өрөвдөх ойлгож чадвараа харуулахгүй байсан ч гэсэн тийм ээ. За найз нөхөд ойр тойрны хүрээлэлдээ эмпат чадвараа одоо харуулж чадчихна уу? Эсвэл өөрийгөө хит онцгой гэж боддог уу? Өөрийгөө тусгай анхаарал хүртэх ёстой хүн гэж итгэдэг үү? Жишээ нь одоо ресторанд бол хүүхдүүд шуугах нь хэвээ үзэгдэн шүү дээ. Харин нэг хүүхэд тийм ээ. Би яагаад ойчор зогсох ёстой юм бэ гэд би ч онцгой хүүхэд шүү дээ гэж хэлээд тэр хүүхэд ойчор дайрах юм бол энэ бол асуудал гинэ. Асуулт. За энэ бол үнэхээр гайхалтай тайлбар байлаа. Одоо нарциссистыг таних 7 шинж байдаг гэсэн. Тэдгээрийг нэг бүрчлэн та ярихгүй юу гэж байна. За эхний шинж бол нэгдэх тийм ээ шинж бол эмпат бусдыг ойлгох чадвар дутмаг байх гинэ. За энэ бол нарциссизмыг тодорхойлсон үндсэн гол шинж. Үнэн дээр хэрвээ би хин нэгнийг эмпат нь сайн хадгалагдсан байгааг харах юм бол үгүй энэ үнтэй бол нарциссизм гэдэг зүйлийн талаар огтхонч яриад хэрэггүй гэж боддог. Миний хувьд энэ нь баг заавал байх ёстой шалгуур. Энэ хэм маягийн ерөөсөө суур үндэс юм эмпат чадвар гэдэг. За хоёр дахь шинж нь бол эрх ямб. Эрх ямб гэдэг нь хүн өөрийгөө бусдаас илүү тусгай хандлага хүртэх ёстой гэж мэдрэх. Тэр нь бүр бусдад хохиролтой байсан ч гэсэн би л өнөөдөр эрх ямбаа эдэлж байгаа бол тийм ээ надад хамаагүй гэж үздэг тийм ээ өөрийгөө л одоо онцгой гэж боддог сэтгэлгээ юм гинэ. За 3 дахь шинж бол агуу ихэрхэх хандлага. За энэ нь өөрийн чадвар, боломжийг бодит бус хэтрүүлэн үнэлэх явдал юм. Эсвэл өөрөө амьдарч үзээгүй, огт хүрээгүй нэг агуу ертөнцийн тухай тэд нар ярьдаг. За жишээ нь би Эверестэд авирна гэж ярьдаг мөртлөө үүнийгээ яг одоо хийж байгаа юм шиг. Эсвэл аль хэдийн хийчихсэн мэтэр худлаа ярьдаг. За өөрөөр хэлбэл энэ нь бодит байдалтай нийцдэггүй, бараг уран зөгнөлийн ертөнц мэт хувилбар юм. Мөн тэд ирээдүг бол хамгийн агуу хайр, хамгийн гайхамшигт хайрын түүх, хамгийн сүртэй хурим, хамгийн төгс карьер гих мэт зүйлээр заяа амьдралаас бүр хит хол хүндий хэтрүүлсэн байдлаар төсөөлдөг гинэ. Өөрсдийнхээ ирээдүгөө. За дөрөв дэх шинж бол гүйхэн чанар. Нарциссизм нэг төрлийн хоосон гүйхэн чанар байдаг байна. За тэд зөвхөн хүн яаж харагдаж ийн вэ? Хүн юу өмссөн байна вэ? Юу эзэмшдэг вэ? Хаана амьдардаг вэ? Ямар машин ундаг вэ? Ямар үнэтэй брендийн цүнх барьдаг вэ? Хөлдөө ямар гутал өмссөн байна вэ гэдгийг л юусоо хардаг. Бусад юм бол сонирн биш. Энэ бол манай Монголд амар их байдаг те. Энэ нь хүний бусад зан чанар дотоод үн цэнийг үл тоомсорлох хэмжээнд хүрдэг. Хүний бусад зан чанар дотоод үн цэнийг үл тоомсорлж байгаа хэрэг гэсэн үг.
Зөвхөн эд материал харна. Зарим хүн би загварт дуртай. Гэхдээ би одоо сайхан сэтгэлтэй хүн шүү дээ гэж хэлж магадгүй. Бид энд одоо тийм хүнийг яриаггүй байна. Бид энд бол тийм ээ ямар ч гүн гүнзгий агуулгагүй. Хүнийг зөвхөн өмсөж зүүсэн өнгөн шинж гаднах үзмжээр нь дүгндэг хүнийг л яриад байгаамаа гэж хэлж байна. За 5 дахь шинж бол хүлээн зөвшөөрөгдөх баталгааг эрэлхийлэх гинэ. За энэ нь байнгын магтаал сонсох, байнга бусдад хүлээн зөвшөөрөгдөх, анхаарлын төвд мөнхийн байх хэрэгцээ юм. Орчин үед энэ нь сошиал медиагийн нөлөөгөөр бүрч хүчтэй болсон. Айл болох олон лайк авах ёстой. Айл болох пост нь олон хүнд хүрэх ёстой. Айл болох олон мянган дагагчтай байх ёстой гэсэн хандлага. Гол нь энэ хэрэгцээ хизээж хандаггүй, хизээж дуустдаггүй. Ямар ч их магтаал авсан бай, ямар ч их анхаарал татсан бай, ямар ч их дагагчтай болсон бай, дахин хэрэгцээ хിവэрэл байсаар байдаг. Хандаггүй гэсэн. За нарциссист зантай хүний хамгийн ойр дотны хүмүүс. За жишээ нь хүүхдэнч бай, хань ижлэнч бай, хамтран ажиллагчданч бай, байнга тэдэнд тийм ээ. Чи өстө мундаг шүү, чи өстө гайхалтай шүү, чи өстө тийм шүү гэдгийг давтан мөнхийн хэлж байх хэрэгтэй болдог. Тэдний хийсэн зүйлээс бүр ингээд давуулан магтах хэрэгтэй байдаг гэдэг аахгүй. Одоо худлаа жүжиглж магтах нь шүү дээ, тий. Худлаа юмн дээр ингээд хөөргөөл магтаал. Тэгээ бүр тийм юмыг шаардаад идэг гэдэг аахгүй. За заримдаа нарциссист хүнээс бэлэг авах нь бол үнэхээр танд бол өстой зовлон мэт байдаг. Учир нь түүнээс бэлэг авсны төлөө та өстой байнга л нөгөө бэлгнийхэн төлөө баг үлдсэн амьдралынхаа туршил талархах хэрэгтэй болдог гэнэ. За ихэвчлэн баг за боли зүгээр би өөрөө наадгаж худалдаад авчиа гэх мэт одоо тийм мэдрэмжийг танд өгнө гэдэг. За 6 дугаарт тэдний уур хилэнгийн асуудал. За энэ их гол сэдв шүү. Энэ их чухал шүү. За тэд сэтгэл хөдлөлөө сайн удирдах чаддаггүй. Маш тогтворгүй, савлгаатай байдаг бөгөөд хамгийн их илэрдэг сэтгэл хөдлөл нь хяналтгүй уур байдаг. Гинт асдаг гэсэн. За энэ нь тэдний дотоод бухимдал өөртөө итгэлгүй байдалтай холбоотой. Сэтгэл хөдлөлөө эрүүл аргаар боловсруулах чадваргүй учраас юмс хүсснээр нь болохгүй үед шууд л дэлбэрч уурладаг гэсэн. Амар нэг уурладаг хүмүүс байдаг шүү дээ. Гинт огцом. За тэд бухимдлыг төвчих чадваргүй. Тиймээс байнга л яах нь ууртаа уурлнаа гэсэн. 7 дугаарт бардам зан дээрэнгүү байдал. За би чамаас дээр гэсэн хандлага гинэ. За энэ нь тэдний хит өөрийгөө дүүйлгсэн эрх ям шаардах үзлээс үүдэлтэй. Үүний илэрлэл нь бусдыг дорд үзсэн хандлагатай байдаг гинэ. Тэд бусдыг бол ер нь нэг тийм үл тоомсорлсон, үн цэнийг нь бол үгүйсгсэн, өөрийгөө бол дээд давхаргын би бол онцгой нэгэн гэж одоо үзэх байдал юм. Бусдыг яг л шүүрдээд хайж байгаа хог мэт харьцна. Тэд нэр эдгээр 7 шинж чанар юм аа гэсэн байна. За харин би бол номондоо эдгээр 7 шинжийг 31 шинж болгоод илүү наривчлан ингээд задлаа тайлбарсан байгаа. Тодруулж хэлэх юм бол эдгээр 7 шинжээр нарциссизм хязгаарлагдахгүй. За үүнд бол тийм ээ атаархал орно, хорсол орно, бусдын зовлонгоос таашаал авах орно, худлаа ярих, хуурам мэхлэх маш олон сөрөг харилцааны хэм маягууд бол ингээд энэ эдгээр 7 шинжтэй уялдаад нарциссизмыг одоо тодорхойлдог шинжүүд болоо явд юм байна. Нарциссист хүмүүс ихэвчлэн бол ер нь проект хийдэг гинэ. За өөрсдийн алдаа дутагдлыг ингээд дандаа таних болгож тань руу дандаа бурууг тогтдог, чихдэг гэдэг аахгүй. За би тэгээгүй чи тэгээ үздэй. Би тэгж хэлээгүй чи л тэгж хэлээ үздэй гэх мэтэр өөрсдийнхөө яг хийцэн буруу зүйлийг бусд руу чихдэг. Одоо бусдыг гүжирдэн гэж бас яриад байгаа шүү дээ. Бүр улаан цан гүжирдэг хүмүүс байдаг тий. Бэ арайчдаг юм байна. За ингэснээр та мэдээж маш их буудлаад бүр хүнд байдалд орно. За тэд мөн газлайтинг буюу бодит байдлыг тань эргэлзээнд оруулах одоо аргыг маш сайн хэрэгжилж чаддаг. Нарциссист хүмүүс таныг үнэхээр солиорж байгаа мэт мэдрэмжийг танд төрүүлнэ. Тийм юм огт болоогүй гэдгийг улаан цайм тэд нар мэлцдэг. За гэтэл бодит байдал дээр яг тийм үйл явдал болсон байдаг. Гисэн ч тэд үгүйсгэнэ. Ингээд та ингээд олон удаа ингээд ирэхээр газлайтинг хийлгээд ингээд тийм ээ гүжирдүүлээд ирэхээр та өөртөө эргэлзэж эхэлдэг гинэ. За энэ эргэлзээ нь яадаг вэ гэхээр өөртөө итгэх байдлаа алдаж эхэлнэ гэсэн. Нарциссист хүмүүстэй удаан хугацаанд хамт байсан хүмүүс өөртөө итгэх итгэлээ алдаж байнга өөртөө эргэлзэж явдаг болсон байдаг гинэ. Учир нь тэд таны бодит байдлыг байнга үгүйсгдэг. Тэгвэл эдгээр 7 шинж ер нь одоо тийм ээ нэг хүнд ер нь бүгдээрээ байх ёстой юу гэвэл
За сэтгцийн эмгэгийн онцлогооны гарын авлагт 9 шинж байдаг бөгөөд за ихэнх нь одоо дээрх 7 шинж дээр нь төстэй байдаг юм тэр 9 шинж нь. За тухайн хүнд дээрх 9 шинжээс 5-аас доошгүй нь илэрч байх юм бол тэдгээр нь тухайн хүний амьдралыг нь доголдуулж өөрт нь шаналл мэдрүүлж байвал за ерөөсөө сэтгцийн одоо ямар нэгэн асуудал байна гэж онцлох үндэслэл болдгоо. Харин би арай уян хатаа ханддаг гинэ. Хэрвээ эдгээр 7 шинжээс 5-аас доошгүй нь байх юм бол асуудлыг би бол ноцтой гэж хардаг. Гэхдээ миний хувьд хамгийн зайлшгүй шинж нь эмпат буюу бусдыг өрөвдөх ойлгох чадварын дутагдал юм гэсэн байна. Хэрвээ хүнд эмпат чадвар байхгүй бол бусад бүх шинж түүн дээр шуудал одоо тийм ээ нэмэгддэг. Ер нь бол байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл эмпат чадваргүй хүнд угаасаа дээрх нарциссистийн 4-5 шинж бол угаасаа илэрхэн тодорхой байдаг. Асуулт хэрвээ би нэг үдшилэг дээр очиод хүмүүстэй танилцлаа гэж бодъё л доо. За хэр хурдан хугацаанд би нөгөө харилцаж байгаа хүнээ за энэ хүн нарциссист муу юм байна. За энэ хүн биш юм байна гэдгийг мэдэх боломжтой бай. Та бидэнд энэ аргыг хэлж өгөхгүй юу гэсэн байна. За би бол мэрэгжлийн хүн л дээ. Надад бол ингээд тийм ээ 15 секунд хангалттай гинэ. Ороод гараад болчихно. Би бараг тэр хүнийг хараад мэдчихдэг. Тийм ээ, таны яг л хэлсэн шиг үдшилэг дээр бол одоо хүнийг таних нь бол их амархан байдаг. Үүндээ жаахан хатуу сонсогдож магадгүй ч зарим хүмүүсийг бол би шууд л одоо тийм ээ, за энэ нарциссист хүн байна да гэдгийг хэдэн үг солиод мэдчихдэг. Зарим нь арай удаан хугацаа бас шаарддаг тохиол байдаг. Хэрвээ тухайн хүн нарциссист бол ер нь л бол анзаарагддаг гинэ. Харин илүү даалд нууцдаг хэлбэртэй нарциссист бол ер нь жаахан хугацаа орж магадгүй. Гэхдээ ер нь л бол нэг нарциссист хүнийг бол тодорхойлж болно гэсэн байна. За ингэж ярилцлагын хоёр талын урсгалыг ажиглаарай. Тэр хүн таныг жинхнээсээ сонирхож байна уу? За та очиод сайн байна уу? Танилцах таатай байна. Намайг Ромни гэдэг гэхэд нөгөө хүн чинь сайн байна уу? Намайг Кайл гэдэг гээл жинхэнэ Кайл шоу эхэлдэг. За та хоёрын дунд өрнсөн яриа дуусгаад тэр хүн таныг хэн бэ гэдгийг огт мдээгүй байдаг. Тэрч байтугай та өөрийнхөө тухай ярих ямар ч боломж олдоогүй байх юм бол энэ хүн чинь яах нь вэ? Нарциссист байх магадaltaй байх нь шүү дээ. Өөрөө л яриад идэг гэсэн үг. За мөн тэд тантай яаж харьцаж байгааг анзаарах хэрэгтэй гинэ. За тэд тасралтгүй л өөрийнхөө тухай ярьсаар л байна уу. За тэгтээ бүр одоо тэр өөрийнх нь яриаг нь ажиглаад харах юм бол жоохон бодит бос өөрийгөө жоохон тийм дүвийлгсэн тийм ээ. Өөрийнхөө талаар нэг магтсан, саашаасан хит сайнаар өөрийгөө дүрслэн ярьж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Нөгөө талаар бас эсрэгч байж болно гинэ. За тэд бүр хитрхи бүр нэг тийм гүйлгөр маш эвтэйхэн харагдаж магадгүй гэж анзаа гадаад үзэн чинь яг л шууд утгаараа тантай сэтг нэгүүч гэлээ дэндүү дур булаам санагдаж болно нөгөө хүн чинь. За би бол дур булаам хүмүүсээс бол ер нь айдгаа. Учир нь энэ нь ихэнхдээ сэтгцийн эмгэгтэй эсвэл нарциссизмтай ойртож байгаагийн зөөлөн дохио байдаг гинэ. За үнэндээ би дур булаан биш энгийн хүмүүсийг илүүд үздэг. Хин нэг нь нийгмийн хувьд эвгүй болох байх тусмал би за энэ хүн чинь харин бодит хүн байна шүү гэж боддог гинэ. За тэр дур булаам гэдгийг нөгөө нэг гадаад үзэмж нэг хит төгс хүмүүс үйдэн штэ тий. Бүр нэг өстой нэг за арай л юм да гэмээр тийм хүмүүсийг хэлээд байна л да. За тийм хүмүүс бол яадаг вэ гэхээр сэтгцийн эмгэгтэй эсвэл нарциссизм ойртож байгаагийн дохио нь гадаад төрхөн дээр нь илэрж байгаа хэлбэр гинэ. Асуулт үнэхээр гайхалтай. Тэгэхээр хэрвээ би нэг хүнтэй танилцаа түүнийг нарциссист байж магадгүй гэж сэжиглэх юм бол тий зөвхөн өөрсдийнхөө тухай ярьж намайг ерөөсөө сонирхохгүй яриандаа өөрийгөө хит дөвийлгсэн агуулгаар ярьж байх юм бол тэр хүнийг ер нь бол тийм ээ шалгаж үзэх одоо ямар нэгэн эцсийн дүнд энэ хүн нарциссист юм болов уу гэх баталгаажуулах асуулт байдгүй гэсэн байна. За юу хийж болох вэ гэхээр тэднийг ажлынхаа тухай ярьж байх үед нь та огт өөр асуулт асуух хэрэгтэй гинэ. За жишээ нь тэд байнга л ажил миний тимч ажил миний иймч ажил биш тийм амжилт карьер олсон гэдэг ингээ яриад байх юм бол өөрсдөө гайхуулаад байх юм бол та шууд ярианы сэдвийг нь өөр тийш эргүүлээрэй. За жишээ нь танд үнэхээр одоо тийм ээ баяр баясгал өгдөг зүйлс юу вэ гэж асууж болно гинэ. Үнэхээр яг тэр хүний мэдрэмж рүү чиглэсэн асуултыг та асуух хэрэгтэй. Хэрвээ тэд уучлаарай юу вэ юу мэдрэмж үлээ гэх маягаар за би дахиад нэг хундаг мартини аваад ирээдээ гэж танаас зугатаачих юм бол эн чинь нэг дохио. Миний хувьд бол үдшилэг дээр үүнийг бүр жижигхэн тоглоом шиг л хийждэг. Хэрвээ би нарциссист байж магадгүй хүнтэй таарах юм бол та өөрийнхөө дотоод ертөнцийн талаар жоохон ярьж өгч болох уу? Би таны юу хийдгийг мэдчихлээ гэж асуудаг гинэ. Тэгтэн хүмүүс яг над руу нэг харь хэлээр ярьж байгаа. Харь гаргийн амьтаа харцсан юм шиг хартаг. Дараа нь ихэвчлэн уучлаарай би нэг хүнтэй уулзчаад ирээдээ гэж шууд яриаг таслаад орхиод явцдаг.
Гэхдээ нэг зүйлийг заавал анхаарах хэрэгтэй. Би хүмүүсийг 15 секундэд бүрэн дүгнэхийг бол үнэхээр хүсэхгүй байна. Жишээ нь хэн нэгэн өөрийнхөө тухай их ярьж байлаа гэд тэр хүн заавал нарциссист гэсэн үг биш. Зарим хүмүүс нийгмийн айдастай байж магадгүй. Тиймээс яриаг сайн авч явах чадваргүй, ярианы чадваргүй байж магадгүй хүмүүс байдаг. Тийм хүмүүс ингээд нэг шунжаад нэг яриа л гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм нэг зогсгоо мэддгүү хөрхий. Тэг ингээд чиглүүлээд өгчгөр тийм би яг тэгэх гээдсэн гэдэг нэг тийм хүмүүс байдаг байхгүй. За ийм учраас яриаг нь жоохон удаашруулад ойр тойронд нь байгаа жижиг зүйлстэй одоо түүний яриаг чиглүүлж өгөх хэрэгтэй. За жишээ нь тэдний ууж байгаа зүйлс ч юм уу эсвэл одоо өмссөн хувцс мувц гэх мэт рүү нь одоо ярианы сэдвийг жоохон эргүүлж өгнө гэсэн. Гэхдээ энэ нь ямар дизайнерын брэнд вэ гэх маягаар биш. Харин тухайн орчны мөчтэй, хувь хүнийхээ мэдрэмжтэй яах нь хувцсныхын тухай холбож асуух хэрэгтэй гэсэн. За өөрийнхөө тухай жоохон ярьж эхлэх хэрэгтэй. Тэд хангалттай шоуга хийчихсэн. Одоо та ярьж эхлэх үед юу болдгийг анзаарах хэрэгтэй. За нөгөө хүн чинь хэрвээ нарциссист хүн байх юм бол таныг одоо яриад эхлэхэд нүд нь гүлрөөд эсвэл утсаараа оролдоод эсвэл өөр тийшээ хараад эхлэх юм бол энэ нь бол сайнны дохио биш байх нэ. Асуулт: хэрвээ би өөрийгөө нарциссист хүнтэй хайр дурлалынч бай эсвэл өөр төрлийн харилцаанд орсноо мэдэх юм бол би яах ёстой вэ? За, бодит байдлыг хэлэхэд энэ бол өвдөлттэй харилцаа байдаг. Ихэнх хүмүүс нарциссист хэв маягийг анзаарч эхлэх үед аль хэдийн олон жил өнгөрчихсөн байдаг. Зарим азтай тохиолдолд тэр дундаасаа хүүхэдтэй болоогүй байдаг. Учир нь гэрлэлтэд зуслуулахад хүрэх юм бол нарциссист хүнтэй хүүхдүүдийн асрамжийн маргаан хийн гэдэг бол жинхэнэ дайн байдаг. Миний харж байсан хамгийн хүнд хамгийн зовёртой зүйлсийн нэг байсан. Хэрвээ та энэ чиглэл рүү явж байгаагаа мэдэрч байвал аль болох хурдан өөрийгөө сэтгэл заслын эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Мөн хосын сэтгэл заслагч бас бодолцож үзэх хэрэгтэй. Хэрвээ нөхрөөсөө юм уу эхнэрээсээ салахгүй гэж байгаа бол яах нь? Хоёулаа сэтгэл засалч руу хандах нэ. Гэхдээ нарциссист хүнтэй хосын сэтгэл засал хийн гэдэг нь бол маш том бэрхшээлтэй. Хэрвээ маш өндөр ур чадвартай эмч биш л бол нарциссист хүн эмчээр хөдөлгөөн тоглолцдог гинэ. За би үүнийг бол маш олон удаа одоо ажлынхаа туршлагаас харж байсан гэж. За тэд эмчээр яаж тоглодог вэ гэхээр өөрийнхөө талд эмчийг татан оруулж дур булаан байдлаар эмчийг өөртөө татдаг. Заримдаа нарциссист хамтрагч нь илүү амжилттай мэт харагддаг гинэ хоёр хосын. За тэгээд тэр ажлын амжилтаараа мөн зан аашаараа яах нь эмчийг дахин өөртөө татна. Дур булаан байдалд бол ерөөсөө хүний дур булаан мөнгө төгрөг өнгө зүсэд автдаггүй эмч хүн л одоо үүнд автахгүй байж чадна гэдэг. За тэд эмчийг бол магтан, таална, эмчийн таашаалыг олж авна. Үндэ нарциссист хүмүүс бусдыг яаж магтаж, яаж зөв мэдрэмж төрүүлэхээ маш сайн мэддэг. Учир нь тэдэнд яах нь яг өөрсдийнхөө бодит амьдралын хэрэгцээнд байнгын магтаал сайшаал хэрэгтэй байдаг учраас тэд нар чинь магтаал сайшаалаар цангаж явдаг учраас яах нь эсвэл хүнд яаж гоё үг хэлэх үү яах вэ гэдгийг мэддэг байх нь шүү. За өөрөөр хэлбэл тийм ээ. Тэд бол тал засах тоглоомыг маш сайн тоглож чаддаг гэсэн үг байна. За гэсэн ч тэдэнд сэтгэл засал бол зайлшгүй хэрэгтэй нарциссист хүнд. Хосын сэтгэл заслыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Та харилцааны хэв маягийг сайтар ажиглаад өөрөөсөө маш шударгаар асуух ёстой гинэ. Хэрвээ энэ харилцаа хизээж сайжрахгүй яг ийм хിവэрээ үлдэх юм бол би үүнийг үлдсэн насан туршдаа төвчээд амьдрч чадах уу гэж өөрөөсөө асуу гэж байна. За энэ бол гол асуулт. За хэрвээ хариулт нь үгүй гэж байх юм бол танд хоёр сонголт байна гинэ. За нэгт нь хамтрагчаа өөрчлөгдөн гэсэн хүлээлтээ багасгаж энэ байдлыг хэвийн зүйл мэтээр хүлээн зөвшөөрөх. Нөгөө хүнийхээ нөгөө хэцүү зан хүлээн зөвшөөрнө л гэсэн. За хоёр эсвэл харилцааг дуусгах. Салнаа л гэсэн шүү дээ. За эдгээр хоёр замын тухай бид дараагийн хэсэгт дэлгэрэнгүй ярилцах болно гэж. Асуулт: та камерын цаана энэ подкаст эхлэхийн өмнө надад нэг зүйлийг хэлсэн шүү дээ. Зарим хүмүүс нарциссист хүнтэй харилцаанд байгаагаа бүр тэрж байтгаа өөрсдийгөө хүчирхийлүүлээд байгаагаа анзаарахгүй амьдэрдэг гэж. Та энэ талаар тайлбарлаж өгөөч гэж байна. Ийм байдал үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Тэдгээрийн нэгийг би түүхэн шалтгаан гэж бол нэрлэдэг. Зарим хүмүүс нарциссист эсвэл хүчирхийлэлтэй одоо гэр бүлд за эсвэл эцэг их нь хоёулаа ийм эсвэл эцэг их аль нэг нь ийм гэр бүлд өссөн байдаг. Тэр хүүхэд насныхаа орчин аягүй чухал байдаг гинэ. За өөрөөр хэлэх юм бол тэдний хувьд хүчирхийлэл ба харилцаа гэдэг хоёр нь одоо нэг зүйл буюу хоорондоо салшгүй холбоотой гэсэн ойлголт тогтцсон байдаг гинэ. Ерөөсөө л намайг хүчирхийлэх ёстой, эн чинь байдаг зүйл юм байна. Би доромжлуулах ёстой, эн чинь хэвэн юм бэ гэсэн ойлголтыг
аваад өссөн байдаг гэсэн үг. Энэ нь бид өмнө нь ярьсан толилдолтын асуудал руу шууд буцаж очиж байгаамаа. Тим хүмүүс бол тийм ээ хүн болгон л наадтай ингэж харьцдаг. Би ердөө ийм харьцааг л хүсэх ёстой хүн гэж дотроо боддог. Тиймээс тэд нарциссист хүмүүст амархан онилогддог гэсэн. Харин өөр хүмүүс бол аль хэдийн салаад хаяад тийм ээ юу эн чинь юу вэ арай бишээ гэд гараа явууч харилцаанд бол тийм ээ одоо нэг хүчирхийлэл доромжлолд өссөн хүмүүс бол ийм одоо нарциссист хүнтэй харилцаанд шургуу тисч үлддэг гэнэ. Эсвэл нэр шаргуу тийм хүмүүс ч бас байдгийн штэ. Эсвэл амар төвчэн штэ тий. За учир нь тэд ийм орчинд өссөн. Үүнийг хэвийн мэд хүлээж аваад сурцсан байдаг л гол учир байдаг. Тэд өөрсдөө илүү хүртэх ёстой хүн гэж хизээч боддгоо. Эсвэл өөртөө ийм асуудлыг огт тавьдаггүй гэж. За ингээд тэд магадгүй би илүү их хичээчих юм бол намайг хайрлах бах та. Би арай илүү их сайжраад өөрийгөө одоо арай өөрчилчих юм бол байдал өөрчлөгдөх байхаа гэж бодсоор, төвчсээр, хүлээсээр л амьдэрдэг. Энэ нь айжмаар өөрийгөө буруутгах байдал руу шилжинэ гэсэн үг. За энэ юусоо миний л буруу гэж тэр хүн дандаа бодно. Тэд нарциссист хүний чи гэрээ цэвэрлээгүй учраас би ууралсан заа юу. Чи өнөөдөр гоё харагдахгүй байна. Тэгээ миний уур хүрээд байна. Хүүхдүүд хэд шуугантай байна. Надад төвөгтэй байна. Чи хангалттай мөнгө олж ирдгүү үсттэй. Эн чин чиний арчаагүй байдал. Чи гэртээ бараг байдаггүй үсттэй. Чи халамжгүй гих мэд тайлбаруудыг ерөөсөө үнэн гээд итгэждэг гэдэг байгаа байхгүй юу. За энэ нь нөгөө хүн чинь бодит амьдрал дээр үнэхээр огт гэрээ цэвэрлдэггүйс та хайцсан гэсэн үг биш үү? Үнэхээр өдөр болгон л амар муухан англиа царай муутай харагдаг гэсэн үг биш. Хүүхдүүд бас нэг хаяада гэртээ чимээгүй байхад ганц өдөр шуугтана. Байнга л хүүхдүүд ээж шуугалдаг мэдтэй гэдэг худлаа байдлаар яах нь өөрийн чинь л бүх зүйл рүү буруу чихээд байгаа байдлыг би хэлээд байгаа шүү. А үнэхээр одоо мөнгө олдгоо, үнэхээр гэрээ цэвэрлдэггүй, үнэхээр хүүхдүүд нь байнга шуугдаг, үнэхээр яах нь байнгын өөртөө арчаагүй явдгийг бол хэлээгүй гэдгийг та бүхэн ялгааг нь анзаарч хараарай. За ингээд нөгөө хүн чинь яах нь энэ бүхэн ерөөсөө миний буруу байна гэд нөгөө хүнээ өөрчлөгдөнө гэж найцаар хүлээсээр нөгөө токсик харилцаандаа үлддэг. Асуулт. Тэгвэл нарциссизм аль төрлийн харилцаанд хамгийн их асуудал үүсгдэг вэ гэж байна. За миний бодлоор нарциссизм хоёр төрлийн харилцаанд хамгийн их хор хөнөөлтөө байдаг. Нэгт маш дотн харилцаа буюу одоо эхнэр нөхөр, найз залуу, найз бүсгүй. За ерөнхийдөө бол хайр сэтгэлийн харилцаа гэсэн. За хоёрт эцэг эхийн харилцаа. Эцэг эхтэйгээ харилцах харилцаа. За учир нь таны ээж чинь, аав чинь, за эсвэл хойд эцэг чинь, хойд эх чинь нарциссист хүн бол тэр харилцаа таны насанд хүрсэн амьдралын хэв маягийг шууд тогтоож өгдөг. Яагаад гэвэл та хүүхэд насндаа тийм орчинд өссөн гэсэн үг. Энэ нь таны ирээдүйд хинтээ хамт амьдрах, ямар хань ижил сонгоход хүртэл нөлөөлд юм байна. Эсвэл ажил дээрээ төвчих ёстой болдог зүйлс ч өөрийнхөө үн цэнийг хэрхэн мэдэрдэгт шууд нөлөөлдөг. За урт хугацааны нарциссист эцэг эхтэй байх нь тийм ээ тухайн хүний сэтгэл зүйд маш олон зүйлийг гэмтээдэг байна л да. За гэхдээ энэ нь бол огтхон ч одоо тийм ээ ял оноос нь тавилан биш шүү. Та нарциссист эцэг эхтэй байлаа гэд тийм ээ маш ширүүн одоо хатуу нарциссист эцэг эхтэй байлаа гэд та нарциссист болно гэсэн үг биш ээ. Тийм ээ ийм орчинд өссөн атла аз жаргалтай амьдралыг бүтээж чадсан олон хүнийг би харж байсан гэж байна. За тиймээс чи сүрсэн гэсэн үг огтхон ч биш. Гэхдээ энэ нь эмзэг сул тал үүсгдэг нь бол үнэ. Нөгөө талаас харах юм бол та хин нэгэнтэй уулзраад өөрийгөө түүнд дурлцглаа. Хамт амьдрал босгоё гэд ингээд итгээд бодоод явж байтал чинь нөгөө хүн чинь тантай нэрэ хүн бишээр хайрцаал таныг доромжлоод үргэлж үгүйсгээл үн цэнийг чинь үгүйсгээл тань руу гашгараал танд хүндэтгэлгүй хандаал таныг үргэлж доромжлоод байх юм бол та тэр хүнтэй амьдрчих юм бол яах вэ? Эн чинь ерөөсөө л тамтай амьдрал болно шүү дээ. Гэсэн ч та надад л учир байгаа болохоор энэ хүн маань ингэдэг гэд бодоод байдаг. Эсвэл би түүнийг хангалттай сайн хайрлаагүй болохоор л энэ хүн надад ингэж байна гэд харилцаанд үлдэж магадгүй. Би үүнийг сайхан бүсгүй ба араатан гэсэн уран зөвнөлөөр нэрлэдэг. Хэрвээ би араатныг хангалттай хайрлах юм бол тэр ханхүү болж хувирна гэсэн итгэл найдвар ёо мөч. За ийм сэтгэлгээнд орчихсон хүмүүс цөөнгүй. За үнэхээр олон байд юм дөө. Тиймээс эдгээр нь миний харж байгаагаар хамгийн их хор хөнөөлтөө хоёр харилцаа. За хайр сэтгэлийн харилцаа, эцэг эхтэйгээ харилцах харилцаанд байгаа хүн чинь нарциссист бол яах нь маш хэцүү зүйл болоод явах нэ. Мэдээж нарциссист дарагтаа бол таныг карьер бол унж магадгүй. За нарциссист ах дүүтэй бол танд итгэж тулж түших хөнгүү мэд мэдрэмжийг та авах болно гэж. За гэхдээ л бол эцэг их хамтрагч хоёр дээр л ер нь жинхэнэ том хор нөлөө нь бол ер нь ил голж гардгаа. Учир нь бол нөгөө амьдралын гол юм байдаг учраас гэж. За асуулт.
Тэгвэл нарциссист хүчирхийллийг ер нь өдөөдгөө юу өдөөж өгдөг вэ гэсэн бэ? За, нарциссист хүчирхийллийг өдөөж буй шалтгаан гэвэл нарциссист хүний эгоны эмзэг байдлыг доромжлох, занлахийлэх юм гинэ. За, тэд үүнийг нарциссист уураар илэрхийлнэ гин. За, нарциссист уур гэж нэг арай өөр төрлийн уур байдаг байх нэ. За, амьд хүн л юм чинь мэдээж уурлна тийм үү? Ууралж байгаа хүн болгоныг нарциссист гэж болохгүй нэ шүү дээ. Бас жоохон ялгаа байна. За, хамгийн хэцүү нэхэндээ та ямар нэгэн зүйл тэднийг уурлуулж байгааг ерөөсөй ойлгохгүй. Яг юунаас болоод уурлаад байгааг та ойлгохгүй гэсэн үг заа юу. За, шалтгаан нь ерөөсөй маш шалахгүй зүйлч байж болно гинэ. За, магадгүй тэд өдрийг ажил дээрээ стресстэй өнгөрөөсөн учраас тийм ээ тэр ажлынхын стрессийг хамгийн гол нь танд ирээд уур болгож гаргах. Бүр уурлахтай заван тесрэлттэй уур болгож гаргана гэдэг аахгүй юу. За, жишээ нь дарагтаа уураа гаргаж чадахгүй учраас гэртээ ирээд тэжээвэр амтандаа уураа гаргах юм уу гэрийн лүгөө орилж гашгах нь ерөөсөө элбэг байдаг. Та юуны улмаас ийм байдал гараад байгаа? Яагаад ингэтлээ бүр галзууртлаа уурлаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй гэдэг юм заа юу. За, гэхдээ энэний цаана ганц зүйл л тодорхой байдаг. Ямар ч л байсан тэр өдөр хин нэгэн нөгөө нарциссист хамтрагчийн чинь ч юм уу хин нэгний чинь эгогийн гимтээс хүндсэн байна гэсэн үг заа юу. Ингээд өөрийгөө тэд нар удирдах чадваргүй болоод энэ эмзэг байдал нь шууд хүчтэй уур усаар руу шилждэг юм байна. Мөн тэдний хамгийн ойр дотн хүмүүс нь уураа гаргах хялбар олз болдог. За, ялангуяа та түүнийг байн гуйчилдаг, байн хүлцдэг, түүнд дахин боломж байн өгдөг бол тэр бол танд яах нь зүгээр очоод уураа гаргаж таныг дэвслэн гэсэн үг заа юу. За, тэд ингэж боддог гинэ. Өө болж штэ. Өнөөдөр дарга надад өстой тий зөвөн хандлаа. Би гэртээ очиж зүгээр гэрийнхэндээ уураа гарах боломжтой шүү дээ гэж боддог гин. За, та хамтрагчаа ямар ч л байсан мэдээж танд яаж ч муухай хандсан та тэсч үлддэг. Асуулт. За, нарциссист хүн хин нэгэнтэй 5 жил үерхээд дараа нь гэрлээд тэгээд жинхэнэ хүчирхийллээ эхлэх магадлалтай юу? За, ер нь 5 жил мэддэхгүй явах боломжтой л гэдэг юм л да. За, үгүй олон хүн тэд гэрэлснийхээ дараа л нарциссист болсон гэж яриад байдаг. Би бол үгүй гэж хариулна. Анхны уулзалтаас л одоо тэдний нарциссист шинж тэмдэг нь ил байдаг, байсаар байсан байдаг байхгүй юу? За, нарциссизм гэдэг бол ерөөсөө тогтсон хэв маяг. Залуу наснаас нь эхлээл үргэлжилсэн хүний одоо зуршил зам байдаг. Тиймээс харилцааны эхнээс л одоо та тэр хүнтэй анх харилцаад ингээд танилцаад эхлэх үед л харагдана гэдэг. За, жишээ нь бол харилцааны түүхийг эргэн харах хэрэгтэй. Та хоёр тийм ээ анх танилцчихсэн үе. За, тэр эхний хідэн болзоон дээр цагаа бариагүй, хувийн хил хязгаарыг чинь хит давж ийсэн үү? Тэр нэг удаа тань руу бүр орилж ийсэн үү? За, яасан гэсэн чинь шалтгаан үнэхээр инээдтэй. Та хоёр ингээд нэг зоогийн газар сууж ийсэн чинь та түүний захиалсан, амталсан будаанаас нь ингээд халбагдаад идсэн учраас тэр тань руу орилж хашгирж ууралсан уу? Энэ гих мэт жижиг зүйлүүдийг ажиглах хэрэгтэй гинэ. За, гэхдээ тэд романтик байдлаар халахжилж 24/7 тантай хамт байхыг хүсэж байсан уу? За, энэ нь бол одоо танд нэг хайртай дуртайч гэсэн үг биш. Ясам дээрээ тийм ээ таныг контролдох нэг арга байсан юм аа гэж. За, мэдээлэл мэдлэгтэй болсноор хүн 5, 10, 15 жил за бүр цаашлаа 40 жил амьдрах сүрлээс өөрийгөө сэргийлж чадах учраас өнөөдөр бид нарциссизмын тухай ярьж байна. Мэдээж урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн арга байдаг. Та ямар хүнтэй суух гад танилцах гад амьдрах гад байна гэдгээ мэдэж сайн сонжих хэрэгтэй байна. Хэрэв хүмүүсийг эхнээс нь ийм харилцаанд орхоос нь сэргийлж чадвал тийм ээ. Учир нь би маш олон хүнийг мэднэ. Анх тэдэнтэй ингээд уулзаад, харилцаад ингээд ярьдаг байхад нөгөө хүмүүс ч өстой нэг цовоо сэргэлэн, энерги цацруулсан, өөртөө итгэлтэй, эмпатик чадвартай, харьцангуй өөдрөг хүмүүс байсан байгаа заа юу. За, тэгээд нэг нарциссист хүнтэй амьдраад хөөрхий суугаад, гэрлээ. Тэгээ нөгөө хүнтэй чи ингээд 15 жилийн дараа ингээд уулзсан чи хөөрхий өстой. Тэгээ өөрсдийнхөө хувьд бол зүгээр бүрэн хоосорцсон. Дотоод ертөнцийн бүр байхгүй болцсон. Өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдсан. Хэн болохоо мэдхээ болцсон байдалд орчихсон байдаг. Энэ юм чи ярьж байгаа. Нэр үнэн шүү дээ. Жог илий балаач юм шиг болцсон байдаг шүү дээ хүн. Дэрэгдэхтэй химлүүлсээр хагаад. Ийм болсон хүмүүс өөрийгөө ерөөсөө үн цэнгүй гэж боддог. Тэрнээс бол яах нь учир шалтгааныг олж тайлж ойлгож чадваргүй болсон байдгүй шүү дээ. Ерөөсөө л өөрийгөө үн цэнгүй, би хинт чирэггүй, би угаасаа л арчаагүй, би угаасаа л бүтлгүй тийм ээ. Ингэж боддог болсон байдаг байна. Гэтэл бодит байдал дээр тэр хүн тийм биш л байсан байгаа байхгүй юу? За, дотроосоо бүр мүсэн гимтсэн нэгэн болсон байдаг байна. Тиймээс хамгийн зөв арга бол ерөөсөө эхнээсээ л та нарциссист хүнтэй дотн харилцаанд орохгүй байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Учир нь нэгэнтээ та нарциссист харилцаанд орчихсон бол хүмүүс ихэвчлэн нөгөө харилцаагаа хамгаалж
тэмцдэг гин. За мөн дундаасаа ингээд нөгөө хүүхэд төрүүлсэн бол за тэгээд одоо бүрч гизүүдэл гэж байна. За мөн санхүүгийн хувьд нөгөө нарциссист нөхрөөсөө ч юм уу нарциссист эхнэрээсээ хамааралтай бол за тэгээд сүйрэл гиндэ. За олон нарциссист хүн хамтрагчаа санхүүгийн хувьд өөрөөсөө бүрэн хамааралтай болгох гэж оролддог. Тэд хамтрагчаа ажлаас нь гаргана. Эсвэл ямар нэгэн байдлаар тэдний гэрлэлтэнд барьж чи ихнэр юм чинь чи хүүхд төрүүлсэн юм чи одоо гэртээ суу. Чи айл агуулсан юм чи гэртээ вэ. Чи яхаараа ажил хийдин гэх маягаар эрх чөлөөгүй хянах боломжтой болгодог байх нь шүү дээ. Хүнийг өөрөө хянах боломжтой. Тэгэхээр хүн чинь хамт олон байхгүй, ажил карьер байхгүй, мөнгө санхүү байхгүй, нийгэмд орохгүй болохоор нөгөө хүний чинь атханд ордог байна. За ийм юм бол манад маш их байгаа шүү манай Монголд. За учир нь хяналт эрх мэдэл гэдэг бол ерөөсөө нарциссист харилцааны гол элемент. Хяналт эрх мэдэл. Таны нөхөр чинь юм уу эхнэр чинь таныг бүрэн хяндаг, бүрэн контролдог. Тэр яах шийдвэр гэж тэр хүн л өөрөө гаргадаг бол яах нь вэ? Нарциссист харилцаа байх нэ. За асуулт хэрвээ хайр дурлалын харилцаа нарциссист хүнээс хүчирхийлэл авч байгаа бол та ер нь тэр хүнд ямар зөвлөгөө өгөх вэ гэж байна. За мэдээж бие махбодын хүчирхийлэлд өртөж байгаа бол эсвэл одоо хүүхэд тийм ээ бие махбодын хүчирхийлэлд өртөж байгаа бол таны магадгүй ойр дотны хүн чинь биш эргэн тойрны хүмүүс чинь ийм байдалд байгаа бол яах нь вэ? Заавал одоо тэдгээр хүмүүс тусламж авах ёстой. Тим хүмүүс одоо та өөрөө хүчирхийлэлд өртөж байгаа бол тэр хүүхэд хүчирхийлэлд өртөөд байгаа бол бие махбодын тийм ээ тусламж аваа гэж одоо энэ юм шууд хэлж байгаа. Тийм шүү дээ. Ерөөсөө шууд тусламж авах хэрэгтэй. Шууд цагдаад мэддэх хэрэгтэй байхгүй юу? Хүчирхийлэл гэдэг бол бие махбодын хүчирхийлэл гэдэг бол ерөөсөө хэвийн зүйл биш шүү. Энийг манайхан амьдралд байдаг зүйл мэтэр хүлээгээд авцсан байдаг шүү. Шууд цагдаад өгнө шүү манайхаа. За учир нь ийм үед ямар ч эргэлзээгүйгээр та хурдан тусламж авах хэрэгтэй. Энэ бол яаралтай, эрсдэлтэй нөхцөл юм гэж байна. За үүнээс гадна сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хүчирхийлэл гэж байдаг. Миний бодлоор эдгээр нь бие махбодын хүчирхийлэлтэй адилхан хор хөнөөлтөй гэж шүү. За сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг. Иймд та зохих сэтгэл зүйн тусламжийг заавал авах хэрэгтэй. За магадгүй тусгай дэмжлэгийн бүлэгт хамрагдах хэрэгтэй. За нарциссист хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн одоо хүүхдүүдийн ч юм уу тийм ээ сэтгэл зүйн тусламж авч чадаж байна уу гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй гинэ. За мэдээж өөрийгөө та хамгаалах хэрэгтэй. Учир нь нарциссист хүнтэй харилцаанд байх үед эрүүл мэнд тань маш амархан мууддаг. Та өвчин тусдаг гэсэн үг аахгүй юу? Бие махбодын өвчин тусна гэсэн үг. Олон хүн стрессээс үүссэн өвчнөд нэрвэгдсэн явдлыг би бол олж харж байсан. За үүний шалтгаан нь нарциссист хүнтэй маш олон жил харилцаанд байсан учраас тийм ээ стрессээс үүдэлтэй өвчнөд олон хүн нэрвэгдсэн байдаг юм байна. За мөн одоо тусламжийн бусад сүлжээг ер нь бас бий болох хэрэгтэй байгаа юм л да. За нарциссист хүмүүс ихэвчлэн хамтрагчаа нийгмээс бүрэн тусгаарлахыг оролддог байна. За тэднийг бол бусдаас дэмжлэг авах, нийгэмд оруулахгүй байх, өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг тийм ээ алдагдуулах тал дээр нь одоо бүх зүйлийг хийдэг л гэдэг. Ерөөсөө таныг бол гэрийн тижээмэл амтнал болгох нь шүү дээ. Тиймээс ажлын хамт олон, шашны бүлэг, сүм хэд эсвэл өөр сонирхолтой одоо таныг тийм ээ бүлгүүд явах одоо дугуулан секц юу гэдгийг тийм юм. За спорт зааланд та хэн нэгэнтэй танилцаж найз нөхдөдөө болох гих мэт аргаар та тусгаарлалтаас гарах замыг өөрөө ирж хайх хэрэгтэй. Энэ нь таныг сэтгэл зүйн гүн хямралд орохгүй байх бодит байдлыг олж харахад тань тусалнаа гэж байна. Та нийгэм рүү орох хэрэгтэй шүү дээ тийм ээ. За ихэнх тохиолдолд нарциссист хүмүүс олон нийтийн өмнө жинхэнэ аратан төрхөө харуулдаггүй. Учир нь тэд маш их зайлтай, олон нийтийн өмнө сайхан харагдах, яаж бие авч явах ёстойг маш сайн мэддэг байхгүй юу? Харин тэдний доромжллыг зөвхөн тийм ээ гэрт нь хаалганы цаана, автомашин дотор хаалттай орчинд л харж болно. Цаадуул чинь нөгөө зөвүүн балиар зангаа байх яах нь нөгөө ах トゥ амрагсадаа аав ээж нөгөө нийгмийн өмнө олон нийтийн өмнө харуулдаггүй нөгөө зөвхөн хүчирхийлдэг хүнтэйгээ хоёулахнаа байхтай юм уу? Хүчирхийлдэг үр хүүхэд гэр бүлийнхээ орчинд ч юм уу? Тэр нөхцөл нууц хаалттай орчинд л гаргадаг гэдэг байхгүй. Тийм болохоор хүмүүс мэддэггүй шүү дээ. Яриад ахаар гүүштэй наа чи сайн хүмүүс наа чи ийм юм гэдэг ясам дээрээ жинхэнэ чөтгөрүүд дүрээ нуудаг байх нэ. За юуны өмнө хүн өөртөө би ийм нөхцөл байдалд орчихсон байна. Энэ бол буруу. За надад хор хөнөөлтөл учруулж байна. Магадгүй үүний шалтгаан нь ерөөсөө энэ харилцаа байна гэж хүлийн зөвшөөрөх зориг, мэдлэг чадвартай байх хэрэгтэй хүмүүс.
Ерөөсөө сэтгэл зүйн мэдлэггүй байгаад байна л да хүмүүс. За гэхдээ хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөөсөө яг үнэндээ маш их айдаг. Тэд маш их ичдэг. Маш их ичхүүр шившигт мэдрэмжийг бол хохирсон хүмүүс бол мэдэрч идэг. Үнэхээр мэдэрсэн байдаг байхгүй юу? Энэ бол үнэхээр харамсалтай. Би нарциссист хүнтэй харилцаанд байсан олон хүмүүстэй ажиллаж байсан. Тэд ярихдаа би яаж ийм байдалд орчих вэ гэж маш ихээр ичээж санаа зовж өөрсдийгөө буруутгадаг. Тэгтэн би тэдэнд ингэж хэлдэг. Энэ байдал нэг өдрийн дотор л бий болчихсон юм биш шүү дээ. Урт хугацааны туршид таныг айжмаар багаар ивдэж тийм ээ харилцааны уур амьсгал өөрчлөгдөх үед та тэр харилцаанд өөрийгөө өөрчилж ийм орчинд буруу сөрөг байдал багаар дасан зогтсоор байгаад яг өнөөдөр одоо энд ирчихсэн байна. Тиймээс одооноос харахад танд маш аимшигтай мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ бүхэн нэг л өдрийн дотор болчдгүй юм шүү дээ. Тийм учраас таны сэтгэл зүйг ангаахад, эдгээхэд ганц л удаа сэтгэл засал хийгээд хангалтгүй. Тийм учраас энэ бас жоохон хугацаа ордгоо гэдгийг энэ юм хэлсэн байна. За ер нь бол яг л нэг мэлхийний жишээ шиг гэж энэ хөөрхөн жишээ хэлээ. За усыг мэлхий байгаа усыг ингээд айжмаар багаар халаагаа температурыг нэмээд байхаар мэлхий ус халж байгааг анзаарахгүй байсараа тэр усанд буцлаад үхчихдэг гинэ. Гэхдээ мэлхий бол тэр уснаас үсрээд өөрийнхөө амийг аварч чадсан шүү дээ. Гэхдээ мэлхий үсрэхгүй байсаар байх юм бол үхэх нь тодорхой. Тийм учраас нарциссист харилцаа яг ийм л хэд байгаа байхгүй. За асуулт. Тэгвэл ажлын орчинд өөрөөр хэлбэл хамтран ажиллагч нь нарциссист байж түүнийг сэтгэл зүйн дарамтанд оруулж байвал ер нь та тэр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ гэж. За ажлын хамтрагч нь одоо тийм ээ нарциссист хүн болоо танд ингээ маш таагүй байдлыг ингээд гаргаад байх юм бол мэдээж та өөрийнхөө эрх ашиг өөрийгөө хамгаалах ёстой. За учир нь ихэнх одоо байгууллагуудын компаниудын хүний нөөцийн хилцэн ямар нэгэн одоо асуудлыг баримт нотлохоогүйгээр шийдэж чаддаггүй учраас би бол хүмүүст ийм зөвлөгөө өгнө гэж байна. За ингээд шинэ ажилд ормогцоо хамтран ажилдаг хүн бүрт зориулж тусад нь имэйлийн хавтас үүсгээд явсан ирсэн бүх зүйлийг нь хадгалж байгнэ. За энэ юмч бол мэдээж жоохон офисын ажил хийдэг, бичиг хэргийн ажил хийдэг хүмүүс жоохон зөвлөд ах шиг байна. За тэгээд ер нь бол одоо тухайн одоо тэр ажилчдын яасан ийсэн явсан ирсэн өнөөдөр тасалсан тийм зан авир гаргасан тэр бүхнийг л ер нь хадгал гэдэг нь л та. За ер нь ингээд харилцаа жоохон эвгүй болоод жоохон ойлгомжгүй гацаатай болоод эхлэх юм бол тийм ээ бүрч болгоомжтой байх хэрэгтэй гэж байна. За та тэр ажлын байран дээр гэсэн үг. За хэрвээ компани серверийг та ашигладаг бол магадгүй одоо имэйлүүдээ ч юм уу тэр бусад одоо бичиг баримтаа цаасан хувилбараар ингээ канондууд ер нь хадгалах хэрэгтэй шүү гэж байна. За таны хамт ажилладаг хамт олон ч үнэхээр хэцүү бол тийм ээ та бүх одоо имэйл, мессеж, бичиг баримтуудыг ер нь хадгал гэдэг тэр тухайн хүнтэй холбоотой. За боломжтой бол тэдэнтэй ганцаараа уулзахаас зайлсхий. Боломжтой үед уулзалтанд өөр хүнийг өөртөөгөө хамт байлга. За энэ нь бол дайсагнсан нөхцөл үүсэх хэрэг биш. Зүгээр л өөр нэг чих, өөр нэг гэрч байлгах гэж байгаа үүднээс гэж байгаа. За хэрвээ зайлшгүй нөгөө нарциссист дарагтайгаа ч юм уу нарциссист хамт ажилладаг хүнтэйгээ одоо ганцаараа уулзалт хийх шаардлагатай болох юм бол та уулзалт дуусныхаа дараа тийм товчхон тэмдэглэл өөртөө бич гэж байгаа. За бидний саяны хийсэн уулзалтаар дараах зүйлсийг тохиролцсон гэдгийг баталгаажуулахын тулд ерөөс тэмдэглэл хийх хэрэгтэй. За боломжтой бол яг нөгөө хүнийхээ яг ярьсан хэлсэн үгийг ишлэлтэйгээр бич гэдэг байгаа байхгүй юу. За эдгээр баримт байхгүй бол хүний нөөц ч юм уу хуульч одоо баг юу ч хийж чадахгүй. Мөн хамгийн чухал зүйл бол ажлын байрны стресс нь бие махбодын өвчин үүсгэхтэй хамгийн их холбоотой стрессийн төрөл байдгийг бид нар мэднэ гэж байна. За нөгөө хэцүү ажилтай бол хэцүү. Би бол юм хэцүү газар ажиллаж чадах ч юм бэл. Хамт олноороо нийлээл дарамтлал хилдэв дээр хэлээл Монголд улстай балаа юм бэл ч гэсэн ажилд орох чинь намаагийн чи юу гэлээ бүр нэг ажилд орсон чи хөгшин авгаам гэсэн чинь огтуд. Тэг би шууд тэр газараас гарсан. Тэгэл өдөр болгон тийшээ стресст гэж одоо тийшээ явж идэг шиг л. За тиймээс ажлын стрессээ удирдах нь маш чухал гэдэг байгаа байхгүй юу. За боломжтой бол та сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй, сэтгэл засагчтай уулзах хэрэгтэй. За ер нь энэ доктор Рамани маань ер нь сэтгэл засагчтай уулз гэдэг ер нь ярьсан дундаа маш хэлжээс. Угаасаа Америкт энэ чинь аюу хөгжсөн зүйл шүү дээ. За манай монголчууд бас одоо сэтгэл засагчтай уулзаж ер нь зөвлөгөө авснаа сэтгэл зүйн одоо болохгүй байгаа асуудлуудаа ярилцаж шийдвүлээд явах нь ер нь зөв. Ийм соёл ер нь суралцвал зөв болжээ гэдгийг бас та бүхэндээ уриалмаар.
За ингээ мэдээж тэр сэтгэл засалчтай уулзсан асуудлаа биш үү тий ажлын ховж болгож болохгүй гэдэг байгаа байхгүй юу. За ажлын байран дээр ингээ жиг жур цуурхал шивнээ яриа мараа гаргах юм бол эцэст нь магадгүй та өрөөл асуудалд орно гэдэг. За ажлын асуудлаа сошиал медиа өөрийн одоо сошиал медиадаа битгий нийтэлж манай ажилд гэдэг манай ажил ингэдэг гэж тавиа гинэ. За нарциссист хамтрагч чинь танд магадгүй таагүй хандлаа гэ та түүнтэй тийм ээ адилхан одоо төвшөнд тийм ээ шавартай хутгалдах хэрэггүй гэж юм л да. За ер нь бол гахаа нартай үзэлцэх хэрэггүй л гэдэг. Та цэвэр тоглоом тоглох ёстой. За ер нь цэвэр тоглох ёстой гэдэг. За өөрийгөө сайн арчил. Хэрвээ байдал улам муудаад энэ компани ер нь энэ хүнийг ажлаас нь халахгүй юм байна. За баг би л явах юм байна гэсэн дохио харагдаж байх юм бол ялангуяа таны дээд албан тушаалтан удирдлагын хүн чинь одоо тийм ээ нарциссист хүн бол танд одоо нилээд хүндрэл гарнаа. Ийм үед ер нь бол та дотроо стратеги боловсруулж эхлэх хэрэгтэй. Айжмаар чимээг өхөн төлөвлөх хэрэгтэй. Зарим орчинд хүмүүс өшөө авдаг тул шинэ ажил хайж байгаагаа одоо хэлж болохгүй гэдэг байгаа байхгүй. За хэлэх юм бол магадгүй тань саадуулж магадгүй. За сонирхолтой судалгаа байдаг гэж байна. Нарциссист хортой дарахтай үед заримдаа тухайн хамт олон ингээд нөгөө даргынхаа эсрэг нэгдээд ингээ бие биенээ дэмжих тохиолдол байдаг гинэ. Угаасаа ингээд дарга нь болдгоо хамт олон бол болоод байдаг те. За энэ нь заримдаа бол одоо бас эерэг нөлөөллийг үзүүлж болно. Тиймээс та ажил дээрээ итгэж болох холбоотнуудтай байх хэрэгтэй. За хов жив хийхийн тулд биш. Ерөөсөө л өөрийгөө хамгаалахын тулд гэж байгаа. За гэхдээ бас бодит байдлыг хүлээн зөвшөөр. Тэр ажил мөрөөдлийн чинь ажил байж магадгүй тийм ээ. Гэхдээ та бол одоо ингээд хортой, токсик орчинтой, токсик дарагтай бол энэ бол таны мөрөөдлийн ажил биш. Бодит зүйлийг бодитоор олж харах чадвартай байх хэрэгтэй. За тэгээ алдагдлаа тооцоолох, ажлаасаа гарах. За энэ талуудын зүйлийг бол айжмаар ухаалгаар чимээгүйхэн одоо бэлдээд хийгээрэй гэж байгаа. Учир нь ийм нөхцөл байдал бол одоо тийм ээ маш таагүй, маш хурдан одоо тань сөрөг байдлаар одоо илэрч хуурж болно гэж. За ингээд дараагийн сэдв рүү орж байх шиг байна. Нарциссист харилцаанд байгаа хүмүүс тохиолддог нэг чухал үзэгдэл байдаг. Үүнийг бид сурсан арчаагүй байдал гэж нэрлэдэг гинэ. За энэ ойлголт нь анх 1970-аад онд онлын төвшөнд бол гарч ирсэн байдаг юм албан ёсоор. За бодит амьдрал дээр бол ингэж илэрдэг гинэ энэ шинж. Арчаагүй сурсан байдал гэдэг шинж нь. За нарциссист хүнтэй хамт байгаа хүн юу ч хийсэн нэмэргүй, юу ч хэлсэн өөрчлөгдөхгүй, хэрхэн ярьсан, хэрхэн харагдсан ч ямар ч орлого хийсэн үр дүн өгөхгүй мэт санагддаг байна. Горьдлого тасардаг байна л да. За ингээд тэд өөрийгөө арчаагүй мэт бодож, арчаагүй мэт мэдрэмжинд автдаг. Саажилттай мэт болдог, гацдаг, цаашлаад олонх нь сэтгэл гутралд ордог байна. Учир нь сурсан арчаагүй байдал гэдэг нь сэтгэл гутрал үүсэх хөгжлийн загварын нэг хэсэг гэж үздэг. Тиймээс хэрвээ та энэ харилцаанд байгаад би юу ч хийсэн үр дүн гарахгүй байна гэж мэдэрч байгаа бол энэ нь таныг нарциссист хүнтэй харилцаанд байж магадгүй шүү гэсэн маш том дохио юм шүү гэж. За асуулт нарциссист хүнд өөрийнх нь хувьд ер нь найдвар гэж байдгүй гинэ. Юуны өмнө та түүнийг эмчилгээний өрөөнд оруулж ирэх хэрэгтэй. Тийм ээ. Ихэнх нарциссист хүн эмчилгээнд ирээд сайн байна уу? Би нарциссист. Би өөрийгөө эмчлүүлмээр байна гэж хизээж хэлдэггүй. Гэхдээ би карьерийнхаа туршид ганцхан удаа тийм хүнтэй таарч исэн. Тэр хүн шууд л миний өрөөний хаалгаар орж ирээд би нарциссист хүн. Надад эмчилгээ хэрэгтэй байна гэж хэлж исэн. Тэгтэн би түнд за эрхмээ та суугаарай. Хоёулаа хамтдаа юу хийж болохыг харцгаая гэж хэлсэн гинэ. Асуулт тэр хүн үнэхээр нарциссист хүн байсан уу? Нарциссист хувь хүний эмгэгтэй хүн байсан уу? Тэр ямар төрлийн тусламжийг авсан бэ? Тэр урт хугацааны ойлголтод суурилсан эмчилгээ авсан. Гэхдээ маш удаан явцтай. Үнэхээр маш удаан. Тэр хүн өөрийгөө хөгжүүлэх, илүү дээр хүн болох хүсэлтэй. Чин сэтгэлээсээ хичээж байсан. Тэр хүн өөрөө тэр үүнийгээ үнэхээр хүсэж байсан. Гэсэн ч процесс маш удаан явагддаг. Тиймээс хүмүүс нарциссист хүмүүст үр дүнтэй эмчилгээний загвар байдгүй гэж асуухад би ингэж хэлдэг. Ихэнхдээ бид тухайн хүнийг нарциссист гэдгийг өөр асуудлаар эмчилгээнд ирсний дараа л ойлгодог. За жишээ нь би найз охинтойгоо асуудалтай байна. Надад туслаач. Эсвэл арх мансууруулах бодистой холбоотой би асуудалтай. Яаж үүнээсээ гарах вэ? Эсвэл сүүлийн үед би үнэхээр сэтгэл гутралтай байна. Эсвэл ажил дээрээ нэг л болохгүй байна. Даргатайгаа таарахгүй байна. Ээжтэйгээ муудалцаад таарахгүй байна. Ийм шалтгаанаар тэд нар сэтгэл засалчтай уулздаг. Тэгээд тэд мэдээж түүхээ ярьж эхэлнэ. Заримдаа анхны эсвэл хоёр дахь уулзалтаар л би тэднийг ойлгож бүх зүйл тодорхой болдгоо. Зарим тохиолдолд би анхны уулзалт
уулзалтаас л анзаарчдаг. Учир нь тэднээс сэтгэл засалч руу чиглэсэн, дайсгансан, сөргөлдсөн өнгөс мэдрэгддэг. Нарциссист хүмүүс угаасаа л юм бит. За асуулт. Заримдаа хүнийг нарциссист эсхийг маш хурдан анзаарч болдог гэж та хэллээ. Таны хувьд жишээ нь үдшилэг дээрч бай, имчилгээний өрөөндч бай. Та илрүүлэхэд жаахан удаан байвал энэ нь тэд өөрийгөө хамгаалж нууцлж байгаатай холбоотой юу гэж байна. За тийм ээ, тэд угаасаа хамгаалттай байдаг. Яриа нэхвчлэн маш нарийн шүүж, боловсруулж зассан түүх байдаг. Жишээ нь тэд өөрсдийн амжилтуудын талаар л яриад байдаг. Нэг хүн бүр надад бүр ингэж ярьж байсан. Би хичнээн машинтай гэдгийг чи ер нь мэдгүй. Одоо би чамд машинуудын тухай ярьж үгүй. За юу гэж бүр ярьж байсан. За өөр нэг хүн бүр би чамайг 20 удаа худалдаж аваад зарчгаж чадсан шүү гэж хэлсэн. Тэр үед нь би дотроо бараг л 40 удаа л байхаа даа гэж бодсон. Гэхдээ би за яах вэ? Зарим хүмүүс бүр маш хүйтэн, ил цагаан байдлаар бүр иймэрхүү зүйлийг надтай ярьдаг гинэ. Асуулт. Тэгвэл хин нэгэн тийм зүйл хийлгээд таны хариу ямар байдаг вэ гэж байна? За би бол маш их даруухан байдлаар бол тэдэнтэй бол харьцдаг. За тийм үү, үнэхээр сонирхолтой юм байна гэж тэдний үүдээс хэлдэг гин. За гэхдээ дотроо бол надад үнэндээ ямарч хамаагүй шүү дээ гэж боддог гинэ. За тэд ихэвчлэн бол ер нь маш их гомдсон, доромжлогдсон мэт ер нь бол харагддаг гэж байна. Тэгээ ингэт нь би бол ингэж хэлдэг гинэ. За би үнэндээ таны дотоод ертөнцийг ойлгохыг оролдож байна. Тэр гаднах одоо тэр машин тэрийг мөнгө дүүргчин бол ерэн зүгээр чимэглэл мэт надад санагдаж байна. Тиймээс таны дотоод ертөнцид юу болж байгааг л хоёулаа ярилцъя. Бид энд таны дотоод сэтгэл дээр ажиллах гэж байна шүү дээ гэж хэлдэг гинэ. За мэдээж энэ тэдний хувьд бол аимшигтай байдаг. Учир нь нарциссистуудын дотоод ертөнц гэдэг нь хоосон байдаг учраас тэднэртэй тэр мэдрэмж дотоод ертөнцийн тухай ярих боломжгүй гэсэн үг. За тийм учраас тэд нэр 20 машинтай байдаг. Учир нь дотор нь бол хоосон юм чинь эцэст нь яах нь очиход юу ч байхгүй харанхуул байна гэсэн үг шүү дээ дотгошоогоо эргээ харахаар. За энэ нь л бол тэдний ерөөсө гол тэмцэл. Тийм учраас ерөөсө гаднаа л ингээд эд материалаар нөхөх гэж оролддог байна. Гэхдээ эмчилгээнд тэд анх ямар асуудлаар орж ирсэн тэгээрэл ер нь бол явагдаж тийм ээ гол шугамыг барьдаг. Харилцааны асуудалч бай, арх мансуурлах бодистой холбоотой асуудал бай, юу ч байж болно. Тэгээд бид өнгөрсөн амьдрал руу ухарч эхэлдэг. Хүүхэд нас нь ямар байсан бэ? Уур бухимдлаа яаж зохицуулдаг вэ? Уур хилэн догшрлыг яаж давдаг вэ? Нарциссист үйлчлүүлэгчтэй ажиллах эмчилгээний гол хэсэг нь итгэл дээр суурилсан эмчилгээний холбоо бий болгох юм аа. За мэдээж эмчтэй итгэхгүй бол яаж идэх вүлээ? Терапист нь тэдэнд таалагдах ёстой. Үннийг хэлэхэд маш хүчтэй нарциссист хүмүүс надаар үргэлжлүүлж байсан. Гэхдээ би тэднийг таалдаг. Би тэдний эмзэг талыг хардаг. Тэгээд бүр ингэж хэлдэг. Би чиний дотор байгаа тэр хөөхөн жаахан өхөрдөм хүүг харж байна. Дэлхийн ертөнцийн үнийг анзааралгүй өнгөрсөнд үнэхээр харамсаж байна гэж хэлэхэд тэд үнэхээр уйлдаг гинэ. Бүрст маш их уйлдаг. Тэгээд би хардгаа. Тэд бол нэрэл муу хүмүүс биш юм байна. Надад тэднийг магтснараа миний цалин мэдээж нэмэгдэхгүй шүү дээ. Нэг магтаал дутанд би мөнгө авдаг юм биш. Миний гол зорилго бол тэд 7 хоног бүр эмчилгээнд ирэх ёстой. Хэрэгтэй. Яагаад гэвэл ямар нэгэн зүйл тэдний дотоод сэтгэлд өөрчлөгдөж хөдөлж байдаг учраас тэд яах нь сэтгэл засалчтайгаа байнгын холбоотой байх ёстой юм аа. Заримдаа тэд надтай мэтгэл зэх ухаанаараа илүү гэдгээ харуулах гэж оролдгоо. Тэгтэн би үргэлж одоо тийм ээ. Би бол одоо сурж яваа хүн штэ. Тийм учраас та надад заагаарай. Та юу чаддаг вэ? Надад заагаач гэж би хэлдэг гинэ. Миний хийдэггүй нэг зүйл бол ер нь бол тэднэртэй шавард хутгалдаж тэднэртэй үзэлцэх юм гэж байна. За нарциссист хүмүүстэй сайн ажилдаг терапистууд ч мөн адил байдаг. Тиймээс процесс бол ингэж явна. Одоогийн асуудал дээр ажиллана, дараа нь гүн рүү нухан, тогтвортой, энэрэнгүй, итгэлтэй эмчилгээний холбоо бий болгоно. Тэд гунигтай түүх ярихт нь би жинхнээсээ тэднээс гуниг мэдэрдэгэ. Тэгээд энэ үнэхээр маш гунигтай юм байна гэж хэлдэг. Тэд ихэвчлэн би ингэж харж байгаагүй юм байна гэдэг. Тэгтэн би үнэхээр учир нь би яг одоо дотроо тэгж мэдэрч байна гэж хэлдэг. За тэгээд бол тэдэнд бол анхаарал төвлөрлийн аргыг заадаг гэж байна. За тэгээд уураа хэрхэн удирдах вэ? Уур хилэнгийн их үүсвэр гэж юу вэ? За хүнийг гомдоох муухай үг хэлхээсээ өмнө өөрийгөө яаж барих вэ? Уураа яаж удирдах вэ гэх мэт аргуудыг зааж өгдөгөө гэж. За энэ бол мэдээж танин мэдхүн зан үйлийн ажил гэж хэлж болно гинэ. За сэтгэл заслын ажлыг хэлж байгаа шиг байна. За ихэнхдээ бол ер нь хүмүүнлэгийн ажил байдаг гэж байна. За зарим үед бүр одоо оршихуйн төвшний бол ажлыг хийш үү дээ гэж байна. За тэгэхээр эн чинь бол ер нь сэтгэл зүй гэдэг чинь тэгээ яв явсаар бясалгалтай холбогдоод явчихдаг л да угаас.
За ингээд ер нь бол одоо нарциссист зантай хүн өөрчлөгдөд тун хэцүү байдаг гэсэн. За ер нь бол тэд нар ингээд нэг хэд хэд удаагийн эмчилгээнд ороод ирэхээр бол ер нь маш хүндэл гэж юм л да. Ер нь нарциссист хүнийг өөрчлөн гэдэг бол энэ эмч тэгж хэлээд байгаа. Геркулесийн хүч шаардсан ажиллаа гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр бол яг хуу эдгээр хүмүүс маань эмчилгээнд яваад за би ер нь аавтайгаа харилцаагаа өргөжлүүлээ да. Миний хүснээр одоо байж болгоч боломжтой юм байна гэж хэлдэг. За эсвэл одоо би энэ хүнтэй үргэлжлүүлээд ажиллаад үзье. Би жоохон өөрийн энэ байдлаа жоохон засах гад үзье гэсэн яах нь байдалд хүрдэг гинэ. За ихэнх одоо романы эмч үйлчлүүлэгч нар нь тийм ээ одоо шидэт юм хүсдэг л гэдэг жил да тийм ээ ядаж би зүгээр л им уучил да тэгээ им уугаад нэг айтайхан энэ зам мангаа засч харах байна уу та надад им бичээд өглөө гэж гуйдаг гинэ. За гэхдээ тим им гэж байхгүй хүний муу занг засдаг муу занг эмчилдэг им гэж ерөөсөй байдаггүй. За энэ бол угаасаа сэтгэл ухааны л асуудал та. За хэрвээ ёс зүйгүй зангийн эсрэг им гэж байсан бол одоо дэлхийн энэ имийн томоохон компаниуд ч гэсэн нэрээ маш их мөнгө олчих байсан юм аа л гэж. Заримдаа нарциссист хүмүүс нэг төрлийн тайвшруулах эмийг бий бол өгдөг. За яагаад гэхээр учир нь тэд байнгын уур уцаартаа маш зочромтгой байдаг учраас гэж. Заримд нь нөлөөлдөг, заримд нь огт нөлөөлдөггүй. Заримдаа айдас түгшүүрийн эсрэг имийг бас одоо би хүмүүст өгдөгөө. Ихэвчлэн энэ нь амьдралын тодорхой нөхцөл байдлаас үүдэлтэй айдас байдаг. Тэр нь ихэнхдээ хангалттай батламж, магтаал авч чадахгүй байгаатай нь холбоотой байдаг. Донтолтой холбоотой асуудлууд байх тал дээр бол одоо тэр хүн им хэрглэж болно. Гэхдээ энэ нь нарциссизмыг огт өөрчлөхгүй. Зөвхөн нарциссизмтай хамт оршиж байгаа одоо тэр арх масууруулах бодисын донтолтыг л яг ийм ууснараа эмчилж зохицуулж болно гэсэн үг юм байна. Одоогоор нарциссист хувь хүний эмгэг за эсвэл нарциссист шин чанарыг эмчилгэд зориулагдсан эм гэж бол байхгүй. За ингээд энэ удаагийн дугаар маань үүгээр дуусч байна. Хүлээн авч сонсон та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд маш урт сэдв байсан. Би бүр танаад ингээд энэ хүртэл ярьлаа. За үнэхээр нэлээд цаг гарan суусан учраас одоо маш их ядарч цуцсан юм байна. За ингээд хүлээн авч сонсон та бүхэндээ баярлалаа.